Soul Lab. Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ Soul Lab хиймэх нэгэн шинэ контентоор уулзж байна. За, хамгийн эхлээд та бүхэндээ Soul Lab гэдэг энэ маш гоё нэрний утга учирыг тайлбарлая. Энэ бол дотоод сэтгэлийн лаборатори буюу Soul Laboratory гэдгийг бидэрт товчлоод Soul Lab гэдэг нэртэй. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Маш гоё сэтгэлээ уудалсан гоё бүсгүүчүүдийн халуун дотн дулаан яриа энд болох нэ. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочдыг та бүхэндээ танилцуулъя. Жүжигчин Мөнх Соёл бидэнтэй ярилцахаар ирсэн байна. За мөн дуучин Оюу бидэнтэй ярилцахаар ирсэн. За мөн бидэнтэй ярилцаж өөрийн зөвлөгөөг өгөхөөр бидний одоо зовлон жаргалыг сонсохоор бид гурав гинтүүд тэгээд бидний бас нөгөө нэг сэтгэл зүйн эрүүл мэнд хэр одоо бат бөх байгаа вэ гэдгийг оншилохоор тэгээс зүртэй ярил тэ. Манай сэтгэл зүйч Маралгаас ирсэн байгаа. За та хэдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Маш гоё эмэгтэйчүүдтэй уулзаад баяр төрөөд үж байна. За тэгээд та бүхэн анзаарж байгаа бол бид дөрвийн урд ингээд сайхан аягтай цай дангтай тэгэхээр бидэд юу гэсэн үг гэхээр дангтай цайгаа голдоо тавьж байгаа сайхан ярина сайхан баднаа. Тэгээд нөгөө юуны тухай ярих гэж байгаа юм бол гэдэг ал одоо яг энэ контентийг үзэхгүй гэдэг одоо энэ үзэгчдийн сонголт хамгийн их сонголт хийх чухал тэр зүйл гарч ирэнтэй. Бидэд юуны тухай ярих гэж байгаа вэ гэхээр амьдралын шин сонголтын тухай ярих гэж байна. Шин сонголт гэхээр та бүхэн маань бидрийг бодин зарах гэж байна гэж ойлгоорой. Шин сонголт дэлгүүр та биш шүү гэж. Энэ бол амьдралын асар баялаг амьдралын дараагийн шин сонголт. Энэ тухай ярих гэж байгаа. Энэ юуны ч сонголт байж магадгүй. Юу ямар сонголтын тухай ярих гэж байгаа вэ гэдгийг мэдмээр агаад манай контентыг үргэлжлүүлээд үзээрэй гэж хүсэж байна. За шууд одоо нэг амар уран бүтээлч хүмүүсийн сүүлийн сонио ачи бачи асуугаа яах вэ? Сүүлийн шоу. Хол ажилтаа л орё. Тэгээд тийчээс би шинэ дууныхаа альбомыг бичлэн дараа байгаа. Тэр бол өнөөдөр сонирм биш байна. Яг үнэ. Юу шууд сэдврүүгээ л орё гэж бодож байна л да. За. Оюугийн хувьд жишээ нь амьдралд гарсан сүүлийн том сонголт, шин сонголт гэхээр сонирм байна уу? Амьдралдаа гарсан томоохон өөрчлөлт юу бэ? За нэг юм сайн нэг юм яг одоо яг бодсон чи сая шууд орж ирлээ. Би сая яг Японд амьдраад тэнцээ өргөжлүүлж амьдрий гэдэг шийдээд эхнийх дээр нь туршилтаар нэг сар явчаад дараагийнх нь дахиад нэг явж байгаа байхгүй. Оролдоод яг явсан. Энийг амар өөрийнхөө хувьд нэг шин сонголт болгож уулна гаргаж ирээд за би ингээ Японд л ингээд амьдрий энэ дэшээ та гэд ер нь тэгээ баг ингээд дуулах тэ юмгаа орхиод бүр яг ингээд шин сонголт болгоод цоо шинэ хүнээр өөрийгөө л Японд л бүтээдэг баатар болоо яваа. Бүтггүй юм байна. Буцаж ирээд Монголыгоо айгу тэгээ би тэнд Японы voice орохоор болсон гэж цаашаа тэгсэн чи буцаад Монголд ирээд Монгол миний шин сонголт байсан юм байна. Ерөөсө тэрийг нөгөө ухамсарлаж талархаж ерөөсө хүлээж авахгүй мэдхгүйсэн чинь гинт тэнцээ тийм бодолтойгоор очичоод тэнд нэг юм хэцүү нэг л тухгүй улан тэгэл тасгаал өөрийгөө хүчлээд байсан мэтэл буцаа Монголд ирсэн чи яг үн цэнийг нь ойлгож эхлэнгүүтээ би сонголтоо заавал тэгж хийх биш надад энд ингээд байгаа бүх боломжуудаа би харахаа болцсон байсан юм байна те Монгол те эх орныхаа юм гой сайхан зүйлсийг мэдрэхээ болцсон байсан юм байна давуу талууд зөндөө байдаг гэсэн ерөөсөө ингээд эндээ байгаад удачаар харахаа болчдаг яг өөр газар амьдрий гэдэг шийдсэний дараа тод харагдаад эхэлсэн байхгүй юу. Өөрөө шинжлэх бас. Тэгээд тэрүүгээр өөрийгөө шинжилсэн байх шүү дээ. Тэгснээ очиод за болиё гээд Монгол руу ерөөсө буцъя гэж буцаал нөгөө байр сав тавилан байлгаа зарж байгаа л буцаал ингээл Монголд ирж байгаа байхгүй. Тэгэл ирээл ингээл яг эндээс үрсэн дагс чи яг нэг юм шин юм яг эхэлж байгаа юм шиг мэдрэмж авсан. Нэг тийм сүүлийн хэдэн жил нэг аваагүй мэдрэмж. Тийм хөөх гэл гэртээ ирсэн ингээл булангаас нь ахуулаад дуустал ингээл их цэвэрлэгээ гээл хэрэгтэй хэрэггүй хогнуудаа гаргаал те ингээд энийг одоо хэдэн жил хадгалсан тэрийг гээл гэрээ зэгцлээл юмаа зэслээл ажил руугаа шамдаж ороод зааста одоо ингэн тэгэн шүү гээл те ингээл охиндоо ч анхаарал хандуулаад гэр бүлээ гээл те ингээл хүн амтантай уулзах бүх юмаа төлөвлөж мөлөвлөл зэгцэндээ ороод энэ миний амьдралын шин сонголт энэ л эсийг
Зөв нөгөө өөртөө харуулахын тулд би тийм сорилт хийсэн юм байна гэж харсан аахгүй. Байгаа зүйлийнхаа үнцнийг илүү мэдрэхийн тулд орчноо солилцсон юм шүү те. Гэхдээ яг тийш нөгөө мэдрийг гэж зорж яваагүй. Тийм байна, Өөрчлөлөө амьдралаа өөрчлөе гэж явсан чинь эсэргээрээ чи өмнөх амьдралынхаа үнцнийг Тийм үнцнийг илүү тийм энэ яагаад би тийм ингээ те гэл Хинч танихгүй газар шийдвэр гаргасан. жижигхэн ингээ занд дөрөв хананд ингээ гарахаар мөнгө үргдээд өөрөө гараад ажил хийж чадахгүй нь аялын визтэй төр толгоо юу очицсан тэгснэ ингээ аялахаар мөнгө үргдээ сүлд ингээ хүш би юу хийгээд байгаа юм болоо гэж бошоохон буцахын төс тэгэл нөгөө 4 ханы донд өдөр хоногийг өнгөрөөж ирсэн тэгэл нэг буцаж нэг стиктэй бараас уухантаас яг явхахын өмнөх өдөр дэлгүүр нэг хийсч жагаад энүүдэ баглаад юу гүцэх Монгол руугаа зөө. гадаад руу ер нь би аялж ил явдаг болъё ерөөсөө амьдрах ерөөсөө Биш юм байна. биш юм байна би яг юм эх оронч хүн юм байж гэдэг юм уу те ингээд миний монголчин ямар сайхан гэдэг тэгэл авир мэдэрсэн. Энэ Соёлоогийн хувьд шин сонголт. шин сонголт сүүлийн үед хийсэн том өөрчлөлт ч юм уу. Миний хувьд ч одоо би чи 12 3 жилийн дараа 1.60-ны дараа дахин төрлөө. Хүүхэдтэй болсон. Одоо манай хүү нэг сартай. Тэгээд нөгөө аягүй олон жилийн дараа төрхөөр чи яг анх төрж байгаа юм шиг байд юм билээ. Тэгээ өмнө нь бас би чинь 21 22 та аягүй бага залуудад төрсэн байсан учраас хүүхэдтэй болсноо ч мэдэхгүй ингээл нөгөө баг хүүхэдтэйгээ зэрэгцээ өсөж байсан. Тэгээ тухайн үед нөгөө амар амбицтай те нөгөө урлагийн мэрэгжил сонгоцсон, жүжигчний мэрэгжил сонгоцсон. Хэвээ нэр тэр киноноос энэ кино мино гэл юу нөгөө хүүхдээ хайрлах, өсгөх, хүмүүжүүлэх, цаг гаргах тийм байхгүй. Ээж аавдаа өгчвөл асалтгүй нөгөө хүлээл те. Ерөөс яг ингээд нөгөө өсгцэн байгаа байхгүй. Тэнгүүд яг миний хувьд яг дөнгөж анх яг шинхэн ээж болж байгаа юм шиг тийм мэдрэмжийг авлаа. Тийм шин сонголт миний хувьд тохиолоо. Тэгээд одоо бол хүүгээ бол ерөөсөө ямар ч ажилтай байсан гэсэн яг өөрөө багаас нь бүр цаг минут тутамд нь бүх хөгжилт нь өөрөө одоо үлгэрлэж анхаарч халамжилж те яг тийм гоё ээж, гоё хань болъё гэсэн тийм сонголтыг хийгээд явж байна. Гоё мэдээ. Сонголтууд дундаасаа ингээд ранклаад явдаг байх нь шүү дээ тий. Энэ үед арай энийг үнэт зүйл гэж исэн бол энэ үед энийг арай чухалчилж байна. Ингээд ингээ Насны юу вэ тий. Тэрнээс бүх үед л уг сонголт байгаа л да тий. Ажлаа хаяад дан хүүхдээ анхаарах, эсвэл дан хүүхдээ сонгоод ажлаа хаях гэл. Тэр амьдралын явцад ингээл нэг дээш доошогоо ороод ингээ явж байдаг. Энд нэг ийм сая зүгээр бодсон чинь бүгдийг нь зэрэг бүгдийн сайн амжуулна гэж боломжтой юм уу гэдэг юм. Гэтэ ер нь бас боломжтой тий. Миний хувьд нэг балансаа сайн барьчих юм бол боломжтой юм шиг. Тийм бах тий. Тэгээ нэг юм жоохон зүтрэх гээд байдаг юм санагдав. Би болохоор айгу дотроо ингээд зүдрээддэг байхгүй хүмүүс бол яг харахаар хастаа ингээл тэнцээж хүүхдэд балетын зөөснө оройн тоглолт хөтлөөл тэгснээ маар нэгт өдөр нүглээ хуралдаа сууж идэг ч юм уу. Гэтэ ингээд яг хүн харахад бүгдийн зэрэг амжуудад байгаа юм шиг хэрнээ өөрт дотор болонгууд ингээд би амар зүдрээддэг байхгүй бүр ингээд тэгээ зүдэрж авч байгаа би дээр эдэтээ амирхоо сайхан боржуур ингээд давах гэж байгаа боржуураа ингээд давж чадахгүй боржууриндаа өөрөө бүдрээд гудамж эхлүүрийн дэнд газаа бүр хийж унаад унснаа босч ирсэн чи яг жоохон хүүхэд юм шиг ингээд нүдний агал нулимс ингээд зээлэг хөлн дээр уйлаа тэгээд яг юм нөгөө амьдралд зүдрээд бүдрээд унж байгаа өөрөө биеэрээ мэдэрч байгаа. Тиймээ айгүйх нөө тэгж бодоол яваад исэн байх тийм нэг жижигхэн шалтгаан эрэхтэй Ядраад байна гэж яг бодод байгаа байхгүй тийм ёо. Зүгээр нэг Биш чи Япон руу интэй явсан. шууд амар тий хардталтын асуулт орж. хүшээ. За тийм багтай одоо яа нөхөө авт буруу ойлгохгүй тий. Заас ойлгосож авах тий гэхгүй. Үнтэй явсан. Хинтээ. Найзлуутайгаа явсан. Тэгээд дахин нэг шин сонголт байлаа. найз залуугийн сонголт гэхдээ айгүй тийм гинтийн байсан. Энийг гэхдээ би сонголт гэхээс илүү юу хувь тавилан гэж ямар сони юм гэдэг нэг амар мэдэрсэн л дээ юм. Яг нэг юм ганц би ээж болоод яг ингээд өөр өөртөө хариуцлага бүх юм өөрөөд ингээд явж хат нэг ингээд ном уншдаг болсон амар уустаа сүрхий ном уншиж явжсан чи одоос нэрээ ингэж хүсэх хэрэгтэй ингэж манифест хийх мэх гэл ингээд уншаа штэ янз бүрийн подкаст энэ сонсож зүр нэг өдөр зүгээр л орон дээр авчихсан. Би ихтэй би яагаад ингэж эрэгтэй хүнтэй хамт байх гэж ингэж тэмүүлээд ингээд бүдэр яваад байгаа юм бол гэснээр ер нь яг ямар хүн байгаасаа гэж ер нь боддог төсөөлдөг байсан юм бол гэд өөртөө ярилцсанаа.
ингээл нэг хүслүүд ингээл хэлэхгүй юу нэг мөндөр ийм царайтай ийм спортлаг тэгдэг ингэдэг давраад бүр галтгууд намайг ойртуулахгүй ёо хоол хийжгэл ингэдэг бол сайхна гэсэн. За тэгээ ерөөсөө намайг ер нь багаас мэддэг байвал илүү ихтэй нөгөө харилцаад илүү амар тийм нөгөө ингээл шинээр өөрийгөө биндэр шаалцуулах заяа. Тэгээ ажилласан чинь цэцэрлэгийнхаа зургийг гаргаж ирнэ. Гөө баг тийгээ алдсан. Хин байж болохгүй гэж бодчихсон. Шал илүүдтэй тэнэг юм бодож ирсэн. За скэ орхицсан байсан чинь одоо найзлуу гарсан чинь Яг тэр шаардлага. Тэгээ би за чи надад итгэнүү байна уу та хамаагүй. Бүр яг чамааг ингээд би амьдралаас өөрөө дугацсан юм уу хүссэн юм уу чи наагаар явчихсан гэдэрсэн. Яг ингээд багаас мэддэг те ингээд өндөр мөндөр тэснэ. Бүр ингээд нөгөө давраад нөгөө хоол идэг гэсэн чинь намайг одоо галтгоонд ойртуулдаг за. Өглөөний цай бэлдээл, кофе барайл те. Орой үсэж чинь ямар хоол идэх үү гэд. Тэгээ тэрний ачаар 6 кг цайхан нэмээ. Тэгээ юу ажил мэргэжлийн маань амар дэмждэг. Тэгээ охинд маань гол нь амар халамжтай, сайн хандах, мандах ингээл бүх шаардлагатай яг тэр бүгд бэлдсэн байсан ингээд дараа нь нөгөө үерхэж хавцтай нэгээр юмнууд анзаарагдчих эхлээд би хүй гэж бүгд нэр гэсэн жоох айсан хөө гэдэг шиг тийм тэгээ байнгын дээш аваа болдог тэр манифест хийсэн шүү дээ. Тийм хүчтэй яг шулан болсон хүч байна уугүй. тэгээ би бүр ингээд жоох би жоох айсан өгч Урууны алга уушна тэргээ урууны алга гинэ очив. Хуруулаас алга байна шүү. Тий хурууны алга уушна. Буруу яхин зүг ойлгосон тий. Ер нь санааг нь ойлгочлоо гэдэг. Тий нэг тэгээд тиймэрхүү юм болохоор нэг юм амар гайхсан өөрөө. Тэгээд тэрэндээ нэг юм тэгээ одоо ямар давраад өөр юм хүсэл юм шиг юу хүсэх юм бэ? Энэ биелцэн энэ хөх ямар сони ингэж гэсэн. Тэгээд эндээ амар бүр талархсан. Тэгээд тэр үнтэйг хамт Япон явсан. Ажил мэргэжлийн ойлгодог гэж сая тэгж штэ. Соёлогийн хувьд болохоор зэрэг гэр бүлийнхэн хүн бас урлагийн салбарын одоо бидний ажлыг бас маш сайн ойлгодог бүр юм хүн байгаа штэ. Тэгээд юу гэдэг одоо нөхрөө сонгоход магадгүй ингээд тэр ойлгодог байдал, мэргэжлийг нь хүндэлдэг байдал айгуу чухал нөлөөлсөн үү? Сая бол оюуд бол бас тэр айгуу чухал нөлөөлсөн гэдэг ч тийм миний ажлыг ойлгодог байх гэдэг тийм. Юу манай мужууг нь урлагийн хүн биш байхгүй юу? Одоо нөгөө сонь сэтгүүлээр л дандаа урлагийн хүн гэж бичээд идэг. Яагаад ч тэгээ бичээд идэв. Яг нөгөө нэг жоохон байхдаа зүгээр нэг жоохон загвар магвар мөсtöглээсэн юм шиг ганц хоёр удаа сэтгэл тоногшсон биш тийм тэргээр айгүй тавхыг байшин дагуулж олон гисгүүчүүдийн байна. Хоёрхан тайзан дээр гарахад цаашаа үргэлжлүүлсэн бол Монголын урлагийн зах зээл энэ модельүүдийн ганхах байж энэ тэгээд яагаад ч юм тэгэж хичээд идэг. Тэгэл ер нь бол яг урлагийн хүн бол биш. Маркетинг бизнесийн талын хүн. Гэхдээ урлагийг мэдхгүй одоо нөгөө өөрөө урлагийн хүн биш ч гэсэн урлагт маш их дуртай. Урлагийг маш их ойлгодог. Тэгээд анханасаа ч нөгөө нэг миний киног үзэл надад дурлсан юм байл л дээ. Тийм болохоор одоо яаж угаасаа эсэргүүцгөө тий. Анханасаа нөгөө жүжигчин хүн ингээд мэргэжлийн мэдж агаад сонголтоо хийгээд одоо ингээд ийм хань ажил болсон учраас үгүйсгэх арга бас байхгүй. Тэгээд миний одоо ажлыг бол маш их дэмждэг нь хамгийн яг өнөө уянгаа хэлдгэр нөгөө сонгох шалтгаан байна. Бидэрт нэг амар гоо 50 мэдрэмж өгч байгаа юм уу те. Тухтаагаараа ажиллаа хийх те ингээд ардаа түүртэх юмгүй нэг юм хамгаалт үүсээд нэг бүрхүүлтэй алцсан юм шиг санагдах нэг юм ар гэртээ ч нэг юм гоё ёо нэг ажил дээрээ ч гоё 50 ажиллаа хийдэг ар гэртээ очиход те ингээд бүрэн дүрм нэг юм тэгээ заавал хоолыг нээж өгч хувцсыг нугаах тийм нэг үүрэг хариуцлага бидэрт байхгүй шүү алба бүүжи ингээд дуртай юмаа яриад энэ нөгөө зүгээр сэтгэл дэмжлэг л гоё юм шиг. Одоо ингээд яг анзаардаг байхгүй юу? Ингээд айгүй гоё юм ихтэй ингээд одоо Монголын урлагийн салбарт ч юм уу тайз дэлгэцэн дээр ингээд бүр ингээд хаагттай л орж ирдэг шүү дээ. Тэгээд гинт алга болчдөг тий. Тэгээд хүчний ийм гоё охин байсан гарч ирж байсан хайж ч үгүй нэг бол хүнтэй суусан байдаг, нэг бол хүүхэд төрүүлсэн байдаг. Тэгээд тэр би бол бодохдоо ингээд яа ч юм тэр хүн бол анх бол тэрэнд ингээд айгу дурлал үнэхээр гоё санагдал тэрийг хийгээл гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд чадсан болоод ингээд хүмүүсийн анхаарал төвтөж байгаа тий. Гэтэл ингээд яа ч юм гэр бүл гэдэг тэр юмыг заавал нэг юм зарим сонгох хэрэгтэй болоод байна тий. Уг нь л түрүүний хэлснээр ажиллаач хийгээд гэр бүлтэйгээ ч гэсэндээ уг нь бас ингээм хамт баймаар шүү. Тэгмээд ингээд заавалчгүй нэг бол би гэр бүлээ сонгоно, нэг бол би ажиллая гэдэг. Заавал нэг юм золиос тийм нэг юм байх гэдэг. Тэг ингээд зарим нь ингээд
магадгүй тэр одоо дэрэгдэх хүнийх нь нөлөөлөл байж болно, өөрийнх нь сонголт байж болно л да. Гэхдээ ингээд алга болчдөг те. Тэгэл яг яасан гингууд ингээд гэр бүлтэй болцсон. Тэгээд нөхөртэй болсон байдаг, хүүхэдтэй болсон байдаг. Тэгээд шаал өөр ажил хийс. Зарим нь бол бүр ингээд тэгээд яг гэр эзэгтэй болоод ингээд чимээгүй амьдрахаар шийдсэн байдаг шүү дээ. Энд ялангуяа яг нөгөө эмэгтэй хүмүүс дээр аюу гэж харагдав. Тийм. Эрэгтэй хүмүүс бол ингээ эхнэр төрсэн 3 хүүхэдтэй болсон гэсэн. Гэхдээ үргэлжлээл нөгөө нэг карьераа ингээд аваалчгүй амжилтдаг те. Эмэгтэй хүмүүс яг тэгээд алга болчих. Эмэгтэй хүмүүс жоохон юм хариуцлага бас амар нөгөө хүнд орж ирээд идэв санагдаж шүү дээ. Айгүй ингээд ээж гэдэг утгаараа тийм ингээд гой ингээд жигдэхээ ингээд бүх юмаа ингээд өөрөө ингээд өөрийнхөө бүх юмыг болгоод ингээд явж исэн гинт ингээд нөгөө хүүхдтэй болно өөрийнхөө биеийг ингээд үгүй яалтчгүй юм золиос гаргах юм уу сонголт хийх юм уу гэдэг шийдвэр ингээд яалтчгүй ингээд нөгөө гаргах ёстой шүү гэдэг юм ингээд гарч ирээд идэв санагдаж шүү дээ. Гэтэ нэг юм бүгдийг яг болгоод байгаа эмэгтэй хүн одоо байна л да. Одоо манай уянгаагаас гол бүдэрч байна тэгээ тий. Уйлал яваад. Ингээ харахаар ингээд амар лаг юм амжуулдаг заяа. Тий амар ирч хүчтэй тий. Үнэ бүр ингээд бас амар их юм сурмаар ахгүй. Бүгд ингээд хүн болгоны нөгөө өөртөө өөрүүлж байгаа ачаа тэр мөрн гэдэг юм харилцан адилгүй байт юм шиг. Би одоо жишээлбэл уянгаа шиг байсан мэл дийлэхгүй зүгээр үшээ буугаад өгсөн байгаа тий. Бүдэрч байна тэндээ тэр чигтэй. Тий тэр чигтэй хэвтэй. Шараад готлоо. Тэгэл тэгсэн. Одоо жишээ нь ингээд сая ярьж штэ ингээд нөгөө ажил мэргэжлийн ойлголттой байх хэрэгтэй. Одоо ингээд тэгвэл айгүй гоё сэтгэл тайван байдгаа гэдэг ингээд оюуг гэхэд жишээ нь сая яг хувь заяа юм болов гэж бодсон ингээл тэгж штэ. Тэгвэл ингээд бид нар бүгдээрээ л одоо үзэгшид ч гэсэн ингээл бид нар ингээд сошиалар даахдаг өчнөө олон жилэл ингээл хүмүүсийн нүдэн дээр ил амьдрсан ийм л онцлогтой ажил хийдэг хүмүүс юм чинь мэдчихэл байгаа хэ. Бүгдээрээ л анхныхаа амьдралаас том хүүхдүүдтэй дараагийнхаа амьдралыг зохиогоол оюун маань ихэд ингээл найзлуутай болсон. Сая бид нар хамтаа Япон яваад охинтойгоо бүр ингээд хамт явсан гэдгийг мэдж авлаа. Айгүй нууц мэдэж авлаа шүү. Мэдж авлаа гэл те. Их мэдчлээ ингээл бид нар өөрсдөө ингээ аюу ил амьдрдаг юм онцлогтой ажил мэргэжилтэй хүмүүс юм л та. Тэгвэл ингээд энэ ч нэг юм үнэхээр одоо бидний дараагийн эр хүний тухайн сонголтын асуудал хувь заяа юм уу? Нэг бол ингээд өмнөх одоо тэр шархаа анж идэхийг хүлээлтийн дараагийн нэг алхам юм уу? Альсгүй бол ингээд юм тэр яг за энэ хүнд нэг итгээд үзье гэдэг тийм харанхуй сонголт юм яг юу байд юм болоо. Жишээ нь одоо мөсөөл айгуу сэтгэл зүйчээс асуух. Кейс дээр ингээд яриад дараа нь яг ингээд юу ая гэж бодлоо. Дүгнэлтийг нь яг сонсъё гэж бодлоо. Тэгвэл мөсөлийн хувьд жишээ нь одоо олон жилийн дараах сонголт шүү дээ тий. Яг одоо энэ яг түрүүнийхаар миний хэлсэн тодорхойлолтуудаас яг аль нь юм бэ? Яг яаж одоо чи өөрийнхөө энэ яг миний хань юм бэ гэж сонгосон бэ? Надад болохоор нэг тийм мэдрэмж айгүй өгсөн. Энэ хүний хажууд айгүй гоё тийм амар амгалан сэтгэл зүйн маань хамгийн гол нь маш гоё амар амгалан байж чадах юм гэдэг мэдрэмжийг айгүй өгсөн. Тэгээ би ч юм нөгөө нэг ясын цайтал шалгаж байгаа суун гэдэг шиг 6 жилийн дараа одоо би бит болж байгаа байхгүй бит 6 жил үргэлж байгаа. Тэгээ ерөөхдөө айгүй нууж ингэж л өрхтэй байсан л та. Тэгэл тэр хугацаанд чинь бас ингээл нөгөө салаад буцаж нийлээл тэгэл янз янзын одоо миний муу сайн бүхэл аашаа шиг тэр хүн харлаа би тэр хүнийхийг ч бас харлаа гэх мэтчлэн ингээл энэ олон жилийн хугацаанд чинь маш олон даваануудыг ингээд даваа яваад исэн. Тэгээд нэгдүгээрт одоо ерөөсөө л энэ хүн одоо юу гэдэг намайг ингээд худлаа хилээд хуураад тий намайг одоо хэцүү үед өөр одоо сонголт хийгээд хаяад явчих юм биш. Тэгээ хамгийн гол нь миний нэг ажил мэргэжлийг ойлгодог. Миний сэтгэл зүйг гоё амар амгалан байлгадаг. За тэгээ бүр номер 1 нь болохоор манай хүү аягүй сайн байсан байхгүй юу? Тэр ихтэй амар. Тэр бүр амар нөлөөсөн надад бүр хамгийн анх. Тэгээд аягүй өөрхөн эхлээд нөгөө ахна гэж ярьдаг гэсэн манай хүү ч гэсэн хаахаа гэл тэгсэн чинь өөрөө аягүй хөрхөн манай хүнд тэгж хэлж байгаа байхгүй. Ингээ гуруулаа айгуу гоё хаз жаргалтай ингээд ресторан ороод ингээ хоол мол захиалаад идэхээр ингээд зөөгч нь яг ингээ гэр бүлийн одоо аав ээж хүү гурав орж ирж ингэж бодсон чинь миний дүү юу ити ингээ та надаас асуусан чинь тэр зөөгч ингээ гайхаад дүү гэсэн үү хүүхдэн биш юм бахтаа гэсэн юм бодолтой байсан гинэ. Тэгээ тэрийг анзаараад тий өөрөө анзаараад гэтээ надад ерөөсөө тэрийг
намайг байхад хэлээгүй зөвхөн яг автагаа багтаа хоёулаа багтаа хэлсэн байгаа байхгүй. Тэгээ манай хүн бүр ингээ шоконд ороод юу гэж хариулахаа мэдхээсэн гэж байгаа байхгүй. Тэгээ тэр нь нэг 2 жил мөлийн л дараа үерхэд 2 жилийн дараа. Тэнгүүтээ ингээд угаасаа одоо ингээ гэр бүл юм чи би таныг ааваа гэж дуудмаар байна. Та ч гэсэн намайг миний хүү гэж дуудаач гэдгсэн гэж аахгүй. Тэгээд нөгөөдөг чинь бүр өөрөө шоконд болчихсон. Би тэгээд нөгөө манай хүүг арил одоо манай хүнд тэгж хэлсэн гэд орой очсон чинь надад хэлж байгаа хгүй. Харгил тийм яриад гэдгсэн чи би бүр гайхаад нэр юм утлаа яриад чи эсвэл янз бүрийн тийм ярих тийм сэтэл өгсөн үү гэдсэн чи юу ч өгөөгүй. Тэг ингээ хүмүүс айгу гайхаад ингээ тэрнээс өөрөө бас айгу санаа зовсон байгаа хгүй зөөгч мөгчөөс. Тэгээд тэр нь бүр амар хүүхэн санагдаа. Тэгээ миний хүүд бас ааваа гэж мэдээж хэн болгоныг дуудахгүй шүү дээ. Ааваа гэж дуудах тэр хүсэл тэмүүллийн тэр гоё сэтгэлийн те төрүүлсэн байна гэдгийг тийм надад айгу хөрхөн санагдчихсан аахгүй. Тэгэл надаас илүү намайг нэг урлагийн хүн болохоор дэмжээл зураг авалттай юм чинь нэг хөрх юм өглөөдөө жоохон унтчих гээл те. Нэгдүгээр ангиас нь ахуулаад одоо би хүүхдийнхаа одоо манай хүн 8 дугаар анги заяа. Тэгэхэд би хүүхдийнхаа эцэгхийн хуралд бараг 1-2 удаа сууж үзсэн. Бусдад нь дандаа манай хүн сууж исэн. Гэхдээ нөгөө овгийн бит хоёр солиулаагүй анханаас нь л нөгөө төрсэн аавынхаа овгоор байсан. Гэхдээ мэдээж очихоор нөгөө аргил бүхийн аав гээл төрсэн аавынхын нэрийг дуудсан шүү дээ. Аав нэрчлээ гээд. Тэгэхэд манай хүн чинь шал өөр нэртэй ингээд залаа суугаад идэв. Тэгэхэд л би аав нэмаа гэж босоол тий. Тэр мэр мэдрэмж тэр хүнд бас ямар амар юм хэцүү байдаг бол би бас өөрөө яг тийм байдал байвал тэрийг төвчиж чадах байсан уу чадахгүй байсан уу очиод нөгөөдөгтэйгээ ов могон солиултаа гэж хэрүүл уруул хийж байсан юм билээ юм тий. Тэгэхээр тэр хүн тийм имигч одоо нөгөө эмзэглжгүй гэж бодоод ингээл надтай тэр сэдвэр айгүйх тэгж хамаа намаагүй ярихгүй тэрийг гой төвчиж хүлээцтэй ингэж авчин гэл ер нь юм жижиг сажиг айгүйх тийм зүйлүүдээс би тийм нэх гоё юм мэдрэмж аваад тэгэл окей гэл ясын цаг шалгаж байгаа суусан да. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмзэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Аав хоёрыг учруулсан. Тийм байх тий. Зөв соёлоогоор дамжуулаад учирсан юм шиг санагдаж шүү дээ. Тий сонссон чинь энэ чинь ингэ харин тэр өстө хүүхэн санагдав. Дотор дулаацсан бүр харин гоё. тийм гоё Хоёрч ингэж ярангуут нь жиргэж байгаа. Арахгүй би гурван зэрэг олон нэг ээж болохоор дээрээ салалт үүдчихсэн ээж. Тэгээ одоо тэг яг адилхан нөгөө кейстэй хүмүүсээс амар үдчихэж байгаа. Тэгээ бас нөгөө зүр сэтгэлээ бүр хаагаад нэг юм хүүтэн болоо хатуурсан байдаг штэ. Өөрөө ч тэрийг мэдгүй явж идэг хүмүүс нөгөө заримдаа ингээ хайн болохын тулд гоё ингээ нэвтрүүлэг контентэд үздэг штэ. Яг тэдрийг үзэж байгаа хүмүүс би жишээлбэл яг юм хэцүү яг өөрийгөө хатуу болж байгаа мэдгүй үед тийм гоё юмнуудыг сонсоод миний кейстэй адилхан кейс ч юм уу те тиймэрхүү зүйлсүүдийг ингээ сонсоод яаж давж туулсан байна. Нэг итгэл төрдөг гэх юм уу. Ингэж дахиж бид нар ингээд дахиж та юм ингэхгүй тийхгүй гэдэг нэг хаширсан хүнд итгэ болцсон тэрийг унтраачдаг штэ. Тэгвэл ямар нэгэн юм гоё дуу ямар нэгэн гоё зүйлэр ингээд сэтлээ буцаач ингэж асааж төрүүлдэг зүйлс нь яг ийм нөгөө эмгтээчүүдээ одоо бидний ярьдаг нөгөө дагтаацаа тавиа хов бац гэдэг шүү дээ. Ийм юм нөгөө бадаж чадах хов бадаж чадахгүй яг ийм нэвтрүүлгийг үзчихэд яг ингээ хов бадсан юм шиг болдог шүү дээ. Хөө надад ингээ итгэл төрчлээ. За би тэгвэл одоо тэг яагаад та дахиад хүнтэй тий үргээд ингэж итгэлтэйгээр орж болохгүй гэж тий ингээд хүн болгон л ингээд тий нэг алдъя гэж хүнтэй суудгүй л ахгүй тий тэгэл бүгд л ингээд явж тэр эмэгтэйчүүдэд яг юм гоё нэг хань болж байгаа гэж сая бодогдоо тий дээрс нь амар гоё өөрийнхөө юм халуун дотны юмыг хуваалцаж чинь баг үдчихэж байгаа хүмүүсийн өмнөөс нисээд шүү дээ ингээ баярлалаа. Одоо өнөөдөр жигээ бодох юм шиг тий Та яасан? Би та итгэсэн юм уу? Яг тэр нэг хувь тавилан гэж бодоо байжсэн чинь айгуу тийм Хорооны өндгийг харж. Хорооны аврыг хараад мөн шүү. Мөн байдیں۔ Тэгээ 5 зураас нийлээд нэг
яг нэг юм ихтгэл бол ихэндээ төрөөгүй. Тэгэхээр тэгээ тэр угаасаа явцын дунд би болох ч юм уу. Тэгээ би өөрөө нөгөө амар нээлттэй төрлийн юм болохоор нөгөө шууд хилдэг. Сайн харилцаад надад угаасаа нэг юм ихтгэл төрөхгүй байна гэх тий. Тэгтээ ингээд нэг ингээд байгаа юм шүү гэд ингээд ярилцахаар ингээд би сүлд ингээд амар шүүмжлээд байгаа юм шиг санагдаад тий ингээд бисаа арайч ингээд энэ үгэл тэгсэн зүгээр ингээд итгэж үзье. Тий яагаад гэвэл надад итгэх амар олон шалтгаан байхгүй. Буцаагаад өөртөө итгэж чаа шүү дээ нөгөө юм энэ би өөрийнхөө хүсэж байгаа үнийг дуудаж авчирчаад тэг ингээд яачгүй юм хийсэн байгаа юм да. Хурууны алгаараа дуудаж авчирчээ. Хурууны алгаар дуудаж авчирчээ тэг ингээд тэг эргэлцэхээр амар өөртөө эргэлдэж юм шиг болчих гээд тэг зүгээр итгэж үзэх нь би өөрөө энийг хүсэжсэн шүү дээ. Хүсэжсэн юм хажууд байхад тэг үгүй би биш гэхээр нэг юм өөрийгөө хуурах гэдэг юм шиг санагдав. Тэгээд одоо надад нэг ганц л хийх юм байна шүү дээ. Би итгээд ингээд битээр ингээд үерхэд явах те зангаа авалцах те тэр моментыг туулах тийм шат үлдчихэж байгаа юм байна. Тэгсэн дээр надад өөр ерөөсөө юм сонголт ч одоо эргэлзэх ч гэдэг юм уу тийм зүйл ерөөсөө өөртөө байлгахыг хүсээгүй. Яа тэр анханасаа миний зурсан одоо өөртөө хүсэжсэн яг тэр хүн байж таарсан. Айгүй олон тохиолдлоор мэддэгдээд нэг юм нөгөө соулмейт юм уу гэж судлаа. За юу дишавуу юм уу бүр ордон үртэл тэгэж таарч би бүр ингээд хийх үг алдаагүй. Охинтойгоо танилцуулсан охин чи яаж хийж байсан бэ? Охин анхт манай нөгөө юу байсан? Ээж ах хоёр нөгөө манай эмээгээд нөгөө бороо орцсон. Гэрлүүгээ ирч чадахгүй унаагүй битээр явж чаддгүй гэж бичиж би ажилтай очиж авах гэсэн чинь юусэн хамжидгүй байсан чинь би очиод авчаад ирэх гэлтэхгүй манай. За тэгтэг. Тэгээ байжсэн чинь үшээ очиод авсан чинь ээж мэж манай хамаатны ихч нар гайхсан чинь манай охин шууд харсан. Агаа хүзүүдэд тавсан. Тэр нөгөө өмнө нь уулзчихсэн багтаа юу илээгээд шоконд оролцсон чинь агаа ирж авчин гэл тэгэл хөргөж өгөөдсөн чинь өмнө нь надаас өмнө манай охинтой уулзсан юм бэл. Тэр нь амар сонио нөгөө манай ахын найзахгүй юу? Тэгээд нэг мэддэг гэдэг. Тийм нэг дошных ахгүй юу одоо тэгсэн сургуулиас нь авах шаардлагатай болоод би яг амжихгүй байжгаад агаар бариад хүмүүжин гिचаараа гэдгсэн чинь заа гэлээ. Тэгсэн чинь яг нөгөө агаар найз руугаа яриад хамт очиж авчаад өөрийнхөө ажил дээр нөгөө манай охиныг хараад даалгавар хэлгээ гэсэн чинь манай хүн тэнцээ агаатай байж таарад юм хийжсэн чинь өө энэ ойког өгчтэй шүү тийм үү гэсэн чинь аль үшээ надаас өмнө танилцсан гэсэн ямар амар адилхан юм бэ гэж хараалсан нөгөө дотор хүн нь яг ээж ямар амар адилхан юм бэ гэж бодсоор тэгээд тэр очиж авдаг үед яг хоёр дахь тохиолдол нь байсан тэгээд амар дотн хүлээж аваад чи ээж мэж яхан гайхаа штэ тий ингээд хөөх гэдсэн чинь дараа нь ээж тайлбарлаа хэлсэн. Тэгэл одоо ингээд охины гаргаж байгаа хандлага абаа гэж дууддаг тий ингээд яг бүтэн аав гэж хэлэхээр нүгийгүү тий папа ч гэдэг юм нэг юм жоохон холоор тойруулаад байгаа юм яг гол санаа нь бол ингээд утгаа оруулаад тий нөгөө яг хэлхэн зөв үү буруу юу хэлчихээр аав нь гондч болоо тий ингэчүүл агаад одоо тухгүй болчих ч юм уу яах вүлээ гэдэг юм жоохон юм эргэлзээтэй л байдал төрөөд ингээд идэх болохос харилцааны хувьд бол ингээд баг тий ингээд амар гоё мэдрэмжүүдийг аав дандаа юм инээлдэж хөхрөлддөг би бүр гэр бүл гэж нэр энийг хэлсэн бах та гэдэг холоос ингээд гэрлүүг орж ирээ харахад тий ингээд инээлдсэн хөхрөлдсөн хамт тоглолцсон ноцолцсон нэг юм яг бага насаа ингэж өнгөрөхийг хүсдэг байсан яг тэр миний ситуацид манай охин байгаад байгаа байхгүй. Хоох гэж бодно тий өөрөө тухтай байна. Инээж хөхөрцөн тий ингэ яг өөрийнхоороо байгаа. Тэгэхгүй яг хүүхэд бол яг мэддэг гэж бодсон. Тэгээд яг тэр байдлыг харчаад угаасаа ч хэргэлзээгүй. Тэгээ улам миний энэ одоо сонголт ч гэдэг юм уу тий энэ бол бүр зөв тийм бүр юм тод томроо юм гэрэлтэй юм гой тод өнгөтэй болоод эренгүүт юм эвэлцэх юмгүй хоёлаа ингээд дараачийн төлөвлөгөө одоо ингэхүү тийхүү гэдэг юм аа ингээд нээлттэй итгэж ярьж болох юм аа гэдэг юм үзгүүдэр тэгэл шат чатаараа тэгэл даваал явчихин да тий Одоо би бодлонгот яг миний хувьд бодлонгот би юус итгэж чаддаггүй байхгүй. Одоо нэг юм айцтай болцсон гэх юм уу? Одоо яг би бол нөгөө миний өнцөг нь байр суурь нь болохоор би бол яг өөрөө хүнтэй үерхэж болно. Окей. Гэхдээ яг үерхэж байгаа хүнээ яг хизээ ямар шатанд очихлоороо боллоо гэж бодоод хүмүүсттэйгээ уулзуулах хэрэгтэй болоо гэдгийг би юусоо одоо хүртэл ойлгохгүй байгаа гэх юм уу тий. Тэгэхээр би
нөгөө гүцэд яг та хоёрын шиг хэмжээний тийм ихтгэл өгч чадахгүй байгаа юм болов уу гэж бас өөрийгөө бодоод байгаа байхгүй. Гэхдээ л нэг тийм одоо окей нэг салсан тэгээ энэ бол ингээд миний алдаа байсан ойлголцож чадаагүй нэг бол дутуу хичээсэн ч юм уу те ямар нэг юм байж болно. А гэхдээ би нэг хүнтэй үргэлж агаад хүүхдүүдтэйгээ танилцуулсан байжгаад үнэхээр бас буруу сонголт байгаад ингээд энэс хурал миний хоёр охин яг тэрийг яг юу гэж ойлгож авахгүй бол дараа нь тийм үтэд үлдсэн шүү. Бүр одоо айгүй тийм муу төсөөлөл дандаа ингээд тэр хийгч байгаа үйлдэлээс маань өмнө дандаа ингээд төрүүлж орж ирээд идэг гэх юм уу. Тэгээ би одоо энэ миний грин тимдэг have to stop overthinking гэдэг. Хэрхэн ургуулж бодохгүй байх вэ гэдэг. Хүүш наад нар чи илүү байна уу? Би ч гэсэн тэмдэг ингээд надаас нэг Үе нэг илүү байвал хандивлаач гэдэг шиг. Тэгээд иймэрхүү одоо айцтай энэ төр байгаад идэг байхгүй юу? Тэгэхээр энийг одоо бас давж туулах хэрэгтэй юм болов ингээд байж байгаа даяандаа одоо манай хоёр шиг жинхэнэ яг зөв сонголттойгоо учирсны дараа аяандаа алга болдог зүйл юм уу? Нэг бол өөртөөгөө ажиллах хэрэгтэй зүйл юм болов бид гурвын Одоо кейс хариу өгч байгаа. Зовлон жаргал дээр хариу өгөөж хариу өгнө үү? Сонголтоос эхлэе те. Айгуу цочирдмоор хариулталтай. Одоо миний сонголтын талаар ярих гэж байгаа зүйл нь. Яагаад тэгэхээр сэтгэл судлалын за нэрийн хэлээд тодорхой нэг урсгал чиглэлд сонголтын талаар сэтгэл гонсойлгосон хариулт байдаг. Тэр нь хэрвээ бид нэр өөрсдийнхөө сэтгэл санаатай нэг бүрчлэн ажиллаагүй үед амьдралдаа ерөөсөө шинэ хүнтэй учирдаггүй. Тэр нь бүр анхны найз залуу одоо эхний нөхөрийг хүртэл оруулж хэлж байгаа гэсэн. Бид нар насанд хүрлээ нөгөө урд тарих маань логик анализ хийдэг боллоо. Тэгээд тэндээс хойш сонгож байгаа сонголтууд хүн амьдралдаа хизээж шинэ хүнтэй учирдаггүй. Oh my god. Амар байгаа жоохон ямарданг тийм гэх үү дээ. Одоо жишээ нь бид зүг ойлгосон одоо шинэ хүнтэй танилцж байгаа мэт боловч дандаа өмнөдөө маань адилхан хүн л байдаг. Сикл дотроо эргээд идэг гэсэн. Манифест гэсэн. Одоо манифестыг муухай талаар нь тайлбарлах юм бол те нөгөө хар багасаа хэдий ингэж wish list гаргаж хүсээгүй ч гэсэн биднэрт хүссэн хүсээгүй нөгөө бүх юм маань ингээ нээлттэй байх үед өвөө, аав, хамаатны ах, эрэгтэй дүү, хөрш айлын хүү, манай нагц эгчийн нөхөр ингээ явчихдаг. Тэгээ тэр хүмүүс хүссэн хүсээгүй танд манифест хийгдэж байгаа гэсэн. Хүүхд ямар ч хамгаалтгүй болохоор эрэгтэй хүн ийм л байдаг юм байна. Эмэгтэй хүн ингэж л үйлдэг юм байна. Ингээл ээж ганцаараа хүнсээ цуглуулаад явж идэг юм байна. Ээж уйлахаараа ингээл өрөөрөө ороод хаалга хаачдаг юм байна. Эсвэл эмэгтэй хүн дандаа ингээл суучих хэвээр юм байна. Эдгээр бүгдээрээ манифест болоод орж байгаа. Бид нар хүсэхгүй ч гэсэн. Тэгэхээр нөгөө тоглож ярих юм бол те чи ээжийнхээ эрэгтэй үйлбэртээ суусан уу? Аавынхаа эмэгтэй үйлбэртээ суусан уу? Эсвэл хин чамтай хамгийн өндөр ээнэгшилттэй байсан тэр хүнээ тэр мянган төмөн сая хүн дундаасаа яагаад ч юм нөгөө бидний тархи шууд тэрний өвөө шиг татдаг. Тэгэд та татаагүй байсан ч гэсэн тэр хүн ч гэсэн тань татагдана. Тэгвэл та тийм хүнтэй ээнэгшээд цай хоолыг барьж гүүгээд эсвэл уурлаад эсвэл хардаад аль хэдийн тэр хүмүүстэй үйлзэл вибрац нийлхэр хэмжээний бүр өндрийг өөрөөсөө агуулж гаргаж идэг, ялгаруулж идэг. Тэгэхээр нэмэх хасах цэнэгтэй арга бэлэг хасахаа хязгаарч татахгүй. Тэгэхээр та өөртөө ямар мэдээлэл хадгалсан байна? Яг тэр мэдээлэлд чинь хамгийн ойрхон матч хийхтэй пазл дээ шүү. Яг тийм хүнийг маш хурдан соронц мэт татна. Тэгээ тийм үерхлүүд их хурдан гэрлэж нэг гэрт орж бэр гууж хурмаа хийж хүүхдтэй болдог. Маш хурдан явагддаг гэсэн. Яагаад гэвэл тэр хүнтэй бодох шаардлагагүй. Хэдэн 10 жил ээж аавыгаа харцсан, ээж аавтайгаа хийцэн болохоор тийм хурдан угаасаа задлах хэвээр. Угаасаа хэрэлдэх хэвээр. Угаасаа ингэж алдсан ч юм уу тий. Ингээ бүх юмнууд нь аягүй хурдан тохирчж байгаа байхгүй. Энэ нэг бодлын маш гоё харилцаа байж болно соулмэд. Эсвэл яста нөгөө karmic relationship байж болно тий. Яг сэтгэл зүйн асуудал дээрээ энэ байшин барьчих чинь гэсэн. Гэр бүлийн байшингаа барьчих байгаа гэсэн. Тэгэхээр хэддэх үерхэл маань байх нь огт хамаагүй бид нар шинэ хүн биш байх нь шүү. Тийм байна. Гэж нэг талаараа хүлээж авах хэрэгтэй. Жохон гонсмоор л дээ. Тэгтээ бас
жоохон хүнд Царайтай гэж Тийм тий. царай өөрчлөгдөж яваад байгаа юм шиг. Гэхдээ сонсомоор царайч адилхан байдаг гэсэн шүү дээ. Тийм үү? юу тийм тайп гэж байдаг шүү дээ. Тий, нэг юм сонирхол нь нэг юм яг нөгөө өмнөх хүнтэй адилхан байдаг юм шиг. Тэгэхээр тэр хүндээ нэх гол нь биш ээ. Би өөрөө тийм хүнийг татдаг гэсэн. Би өөрөө тийм хүнтэй тийм хүн Тийм хүн би өөрөө нээж өгдөг юм биш үү? Тийм. Тэгэхээр нөгөө хатцал үүсэж штэ. Мэдрэмж өөр хүнд бол нээж өгөх. Багтаа хамгийн их энэгшсэн хүнээ буцаагаад одоо том болоод татдаг гэсэн үг үү? Тэр энэгсэн хүн нь хэд их зовоосон байх юм бол яг тэрнийх нь эсрэг хүн сонгоно. Аав нь айгүй амжилттай, карьертэй за тодорхой нэг би кейс яриаггүй те. Зүгээр хит их нөгөө аав нь үзэгдэж харагддаггүй юм амьдрал донд байгаа клиентуудтайгаа ярилцахаар өөрөө илүү карьертай болоод нөхрийг гэртээ суулгадаг байхгүй. Тэгж яхтаа нөгөө ааваасаа revenge аавна гэж ярьдаг. Аавынхаа өшөөг авт. Дөөшлөлөгч нартайгаа өшөөгөө авч байгаа шүү дээ тий. Хүүхд насныхаа өшөөг авч байгаа тий гэж тоглоод ирэхээр инээгээд эвгүй санагчин гэхдээ амар инсайт болж ийн гэдэг. Тэгэхээр тэнд юу илүүцсэн бага насны амьдралд юу дутууцсан гэдгээс ямар хүн сонгохын магадaltaй гаргаж ирж болно. За хосын гэр бүлийн сэтгэл зүйчид бүр 2 хостой 15 минут ярилцаад хизээ салах нь хэлж чадна. Яг хэр удаж салах уу? Тийм шүү дээ. Тийм. Гоё биз дээ. гоё юм биш үү? Их гоё юм байна гэж тий. Газ биччихээ дээ. Тэрхтээ Тэгээд тэгж урьдчилан нөгөө таамагладаг байхгүй. Тэр хүний бүх мэдээлэл генограм, бэкграундыг харлаа. Нөгөө хүний бүх мэдээлэл бэкграундыг харлаа. За нэг тэд орчим жилийн дараа ийм үйл явдлын дараа хоёрт ийм асуудал угаас ирнэ. энийг давж чадахгүй бол 90-с дээш хувьтай одоо мэдсэн Тооцоолчдаг. тооцоолцсон дээр гэсэн. Яг үл хоёрын зан чанарын энэ бол тодорхой хугацаанд төвчин шүү дээ тий. Төвчин эхний нэг 7-8 жилд бол мэддэхгүй шахуу. За тэгээд тухайн хүнийх нь хэр их төвчээртэй уужуу зан төлөвийн байдлыг харьцуулж үзэж хагаад тэгээд иргэн шүү дээ тий. Нэг нь төвчж хагаад нөгөөх нь сүүлийн 5 жил төвчдөг ч юм уу. Тэгээд энэ байдал дээр энэ хүн чи яаж хүлээж авах юм ингээд бол бүгд харагддаг гэсэн. Тэгэхээр хэдий нөө сөүл сэтгэл нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч гэсэн энийг бол хэмжих боломжтой. Хянах боломжтой, тохируулах боломжтой, өөрчлөх боломжтой. тэгэхээр нөгөө дутуу нь аль нь яаж ийжийг нь харж байгаа дээшлүүлэх багасгах гэдэг нэг юм юу гаргаж ирэх болох юм байна шүү дээ. Тэнцвүүлэгч гэдэг юм. Тэр би аюу сонирхолтой юм хэлэх үү. Санийхаас илүү сонирхолтой юм. Санийхаа байж битээ хийх. Одоо дахиад бэлэн шүү. Жоо шокроод байна. Таних бол бүр амар байлаа. эмэгтэйчүүд ээжигээ хайрладаг хүнтэй л суу гэдэг нэг юм стереотип өдрийн дунд бүр ингээ бүр цуурайтдаг тий. Одоо баг 10 жилийн охтууд бараг тэгж байгаа. Наа чи ээжтэйгээ яаж харьцаж байгаа гэд хар гээл тий. Миний хувьд бол над дээр ирж байгаа эхнэрээ маш их хайрладаг. Эрэгтэй хүмүүс ээжигээ хайрладаг биш дандаа өрөвчдөг байдаг. Ой ой. Гэхгүй тий. Бүр ирнээс too much information гэдэг шиг. Шууд амар хүүгээ ботчлаа би. Бүргийн сонголт хийх юм. Тэгээ өчигдөр нэг ярилцсан клиент маань эхнэрээ хүүхдүүд аваад гадаа гардаг. Эхнэрээ өөрийнх нь олсон мөнгийг өөрөө л үргэж хилдэг. Тэ ингээ бүх юмыг өөрөө хийдэг. Амар хайрладаг. Тэгээ шууд асууж байгаа юм л та. Яагаад эмэгтэй хүнийг ингэтлээ зовчихгүй гэдгээс та айдаг юм бэ? Тэгэхээр би эмэгтэй хүнийг аавынхаа өгч чадаагүй юм. Тэгээ ээжд маань өгч чадаагүй юм. Би их нэртэй өгч байгаа. Тэгэхээр тийм юм сурчдаг байх нь шүү дээ. Ээж аавах амьдралаас харж агаад. Яг нөгөө шууд жишээлэгдээд бодогдоод байна тий. Тийм яг өөр өөрсдийнхээ юм дээр. Тэр ч маань соёлоо өөрөө хүүтэй болохоор яг ингээд хүүгийнхаа ирээдүйн сонголт нь яаж хандах бол тэгээд намайг тэр үед тэгж бодох болов ч юм уу тий. Харин Тэгээд манай хүүхэд ч айгүй нөгөө нэг юу ахгүй илэн далангуу. Харин тийм байна. Тэгээ хэлчихэж чинь гэхээр Тийм айгүй илэн далангуу надтай бүр маш их сайн ярилцсан. Эрэгтэй хүүхэд тэгээ 14 өсвөр насны хүүхэд бол ер нь бол маш сайн ярилцдаг. Тэгээд хинч зааж өгөөгүй хилээгүй хахад ингээ бүр амьдралын сонин зүйлүүдийг ярьдаг. Тэг чи энийг яаж мэдж байгаа гэхээр 100% ингээд нэг сонио хариулдаг. Тэгэнгүүтээ намайг ингээд айгүй их бүр ингээд номер 1-т намайг тавьдаг байхгүй. Одоо ингээд олон жил нөө ганц бийж явцсан болохоор
манай ээж ингээд амар хичээгээд тэгээд бит хоёр энэ гоё амьдралд хүрсэн гэдэг ч юм уу тий. Ээж маань ингээд амар хядардаг тийм ч гэсэн надад ингээд цаг зав бүх юма зориулдаг гэл намайг яг нэг амар тийм өрөвдөж хайрладаг юм шиг. Тэгэхээр маш сайн нөхөр болно гэсэн. Маш сайн найзлуу. Хизээч нөгөө хүүхдээ хаалга саваад гарах те. Хизээч айлгаж зочоо ах. Тэр болгонд л нөгөө ээж нүдэнд харагдаад байгаа юм чи яаж чадах юм. А тэгэхээр ээжтэйгээ айгу сонзонтой нөгөө ээж хитрхи хатуу ширүүн эсвэл ээж нь нөгөө бүх юм ингэсэрэг залхаацсан хүмүүс байдаг шүү дээ тий. Тийм одоо ээжтэй эхнэрүүд одоо хүний эхнэрүүд орж ирэхээр бас тэр эмэгтэйчүүд амар хэцүү байдаг. Би ингээл хөртөө ингээл идэг сайхан сэтгэл гаргаад байдаг уучлал төвчээл байдаг. Энэ хүн бүр ингээд яг надтай бүр урд насны өстэй хүн шиг амьдрдээ шүү дээ. Гэхдээ наад хүн чи эмэгтэй хүний үзэн яддаг ямар нэг асуудал байна уу гэхээр ээжигээ ингээл уцсан дуурхаар л эмэгтэй хүн дургу. Эмэгтэй хүүрт нь анхаарал хандуулаад эхлэхээр тий надад ирчлөө өгөхгүй байна. Дахиад намайг жоохон хүү болгох чинь гэж өөрийнхөө хүчийг батлах гад. Тэгээ ийм суурьтай байх үед бас нөгөө ихнэр яаж ч тэр чинь мэдгүй хүн орж ирж байгаа үсттэй тий. Тэгээ халамжлал ингэнгүүт чи ээж болох ч юм уу чи ээж болох ч юм уу. Тэгээ зайгаа бариад хөндөрөөд маш сонь. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Ивент итгэгч Whisper Restaurant. Тэгтээ бас нэг тусвал тал нь жоохон өөрийгөө золиослох магадлал өндөр үе. Тэрэн дээр ажиллах бүрэн боломжтой. Яагаад гэвэл одоо дүүтэй болно. Тэгээд одоо аавтай. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр илүү ах гэдэг ролдоо ороод явчих واخ. Тэгэхээр хамтдаа бид хоёр хамтдаа гэж. Зөвхөн ээжтэйгээ атажддаг шүү. Одоо дүүгээ кэрлж шин. Тэгэхээр сайн аав болох гэсэн дахиад. Сайн аав болох одоо бэлтгэл яг өсвөр насны хүүхдэд бол явж гин гэсэн үг. Зарим нэг мэдээ мэдрэлийн алдаж ууж байгаа цагаа заа гэж ингэж болаа. Харин тэглээ. Гэтэ би бол одоо хүүгээ нөх хитрхи зөөлөн тий хитрхи одоо нөгөө нэг өөрийнхөө хүсэл сонирхлын эрмэлзлийг нэгт тавих биш дандаа бусдыг тухтай байлгахын тулд тий өөрөө хүсээгүй ч гэсэн за энэ хүн тухтай байхын тулд энэ үнийг харуулъя гэдэг ч юм уу тий аваа таны хаарлалъя гэж чиний хаарлалъя гэж найз нөхдөд харилцсан дэр ч гэсэн аюу өөрийгөө хойшин тавиад бусдыг нэг тавиад байдаг байхгүй юу тэрийг би одоо эсрэгээр нэг аюу гоё юм эрэгтэй хүн чинь тий бас нэг ингээд зангарахтай үгүй бол үгүй тий зөрүүд жоохон тийм байгаасаа гэж хүсэж байдаг байхгүй юу тэгэхээр дараа нь жоохон их нэртэй базуулдаг нөхөр болох талтай юм шүү. Үгүй юу. Ингээд хүүтэй ээж нэр ямар ч ээж таалагддаг бэр байдгүй гэдэг нь яг энэ байна. Энийг хүүх гэдэг. Ямар гайхалтай хүү илээд байна шүү. Миний хүүд буруу яахгүй. Юу ч ялдахгүй. Тийм. Энэ бол зүгээр хүүхэд өөрөө энийгээ тухайн насандаа ирэхээрээ төлөвшүүлээд явчихна. Ээжээсээ энэ хүчтэй, эрэмгий өөрийнхоороо одоо та өөрийнхөө хайртай хүнд яаж хандж байгааг хүү харж байгаа шүү дээ. Тэндээс иймэрхүү хил хязгаартай хандах ёстой юм байна гэдгийг хүсээгүй бас л нөгөө манифест хийж байгаа. Тийм. Тэгэхээр харин 6 жил явж магадгүй байх нь шүү дээ. Үерхэд. Миний хүү сайн явсан шүү. Тэр хооронд эмхтэй хүн тэгээд яаж хайргүй байх вэ те? Зүгээр цаашлуулад бодох юм бол сая оюу дээр харахад бол их ингэж юмыг шалгадаг хүн шиг санагдлаа тий. Буцаж очиж нэгтлаглаг хүн. Тэгээд идэм аа тийм дараа нь тэрэндээ өөрөө ч ядрах гад идэг ч тийм үү тийм хитрхи олон юм төвхтэй нэг асуудал дээр ингээл олон иргэдэг байгаа юм шиг. Тэгвэл яг ядардаг ч юм. Гэтэ энэ бас нэг бодлын надад тэг санагдаад байдаг шүү дээ. Одоо нөгөө нэг салаад үтцсэн тий нөгөө яг өрх толгойлсон ганц би ээж байгаад үтцсэн эмэгтэйчүүд угаасаа эхний сонголт за окей тий. Хоёр дахь сонголтоо дахиад алдаж болохгүй тий. Тийш. 3 4 дахь сонголт дахиад алдах юм уу? Дахиад 3 4 хүний 3 4 хүүхдээ болох юм уу тий. Тийм болохоор айгүй их хоёр дахь яг сонголтын дээрээ маш их нэгтлээд маш их үл итгээд жоохон гомдоох юм гарахад за юм юм шиг байна гэл тий. Тийм айгүй жижиг юм дээр буцаад хэлээд байдаг уу? Хоёр дахь гэрлэлт тэнд одоо нэг юм шахамдуулаад байгаа юм шиг олон дарамт байдаг.
Тийм. Одоо хүүхдээ маань аав өөр хүнтэй байгаа бол би энд ганцаараа байгаад ах нь хэцүү санагддаг ч юм уу. Тэгэхээр нөгөө move on хийж мартаагүй юм шиг мэдрэмж төрөд байдаг ч юм уу тий. Эсвэл дахиж би амжилттай гэрлэлтийг зарлж иж тэр хүнээс нэрээ татах юм шиг. Тэгээ хүмүүс ч ер нь ойрын 3 хамаатнаасаа болоод баг салтаа нуух эсвэл хин нэг авчрах баг шийдэгддэг шахуу. Ер нь амар нөлөөтэй байдаг. Тэр хүмүүсийн бодол тий. Би удамдаа салсан ганц хүн болмооргүй байна гэж ирээд хүмүүс хэлдэг. Эхний салтаа бүр хийж явах яг явцтай тий. Ямар хамаатай юм бэ? Тий. Тэрэн дээр бүр харин ингэ шилдэг. 1 салсан ч болно, 2 салсан ч болно, 3 салсан ч болно, 4 салсан ч болно, 5 салсан ч болно, 6 салсан ч болно, 7 салсан ч болно, 8 салсан ч, 9 салсан ч болно, 10 салсан ч болно, 11 салсан. Тэрнээс айх юм бол энэ харилцаан дээр дахиад бүтлгүүтнэ. Яагаад тэгэхээр ямиг ингэ чичирч хийж байгаа хүн ямар ах вэ? Энэ миний сүүлийн хоолны материал. Тэ? Явах гэж байгаа юм шиг. Аял битгүүр байна да. Тэгээд яг ингээд салж явах үедээ дараагийн үерхлийн тухай шууд боддог нь амар дарамттай. Яа тэрийг бодоод байна? Тэ? Би бодмооргүй байгаа юм шиг санагдаж байна уу юм ба. Яг өөрөө дотроо бол. Тэгтэл ингээд хүмүүс хүчтэй байна гэж орж ирээл чиний хажуу дандаа сул хүн байна гэж орж ирээл те. Эсвэл дараагийн удаа чи гэж орж ирээл. Эсвэл би дараагийн үнэ яаж танилцуулахаа гэж бодоод ч юм. Энэ асуудлууд нь одоо байхгүй. Тийм. Тэгэхээр нөгөө яг өөршгөө адилхан эмэгтэйчүүд хамгийн түрүүнд тэгж боддог гэж байгаа. Би тэгвэл дахиад хүүхдтэй хүнтэй суух уу, хүүхдтэй хүнтэй суух яах вэ? Нас ингэ бүх юм бодоод тий. Уулан нарийн болгоод. Тэгэхээр энэ бол зүгээр л одоо би бэлэн биш байна л гэсэн үг шүү. Хэрвээ ийм их юм бодогдож байгаа бол одоо хүн байтугай хээ өсгөж хармааргүй байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ сэтгэл зүг ойлгоод шууд ингэ шахахгүйгээр зүгээр тэр дараагийн хүн, дараагийн амьдрал байхгүй байгаачгүй сураг бараанч байхгүй тэр хин нэг яаж нийцүүлэх вэ гэж бодох чинь хизээч олдшгүй хариулт те. Тэгээ ингэж айж гинэ гэдэг чинь өөрийгөө хамгаалж гин гэсэн. Тэгэхээр хэрвээ танд иймэрхүү те ингэчүүл яах юм, тэгчүүл яах юм, арай ийм юм шүү, тийм юм шүү л гээд байгаа бол зүр бэлэн биш. Ямар цай хүн гарч ирсэн та өөрөө бэлэн биш байна. За харин дундаасаа хүүхдтэй хүмүүсийн хувьд салалтыг дор хаяж 3 жил гэж үздэг. Тэ. Зууралд нь яг яах вэ? Тэгэхээр энэ хугацаанд нэг амар салцсан new life, new me ингэж нэг ийм юм хэрэггүй. Тэгээ зүгээр би салж байгаа. Ерөнтэй учрыг олж байгаа. Хоёлаа хичээж байгаа. Одоохондоо нэг иймэрхүүл байна. Хүмүүс болохоор ингээд нөгөө одоо яах чинь? Яах чинь? Яасан миний нэ амар тийм хорон дуртай, ховн дуртай, тийм дуртай тий. Одоо заалнастай гэдэг бүр хоцоод байдаг шүү дээ. Өөртөө хэлж өстэй байхгүй. 3 жил ихсээ ярина уу? Нэг уйлна, нэг уугаад ярина, нэг муулна, нэг үзий ядна, тий? Нэг согтуу заалгана, нэг уурал заалгана, тий? Нэг хардна. Ингээд буцаад уулзна. Ялангуяа буцаж ингэж тахдаг. Тэгээ бит хоёр яах нь вэ? Их нү тий? Гэтэ энэ мэдээж аль нэг нь харилцаатай хүнтэй болоогүй байгаа үед ярьж байгаа. Тий. Тэгээд эдгээр явах хэрэгтэй байхгүй юу? Яа тэгвэл хүүхэд байна, маш удаа холбоотой байсан. Тэгэхээр энэ нөгөө олон солиорлууд 3 жилийн хугацаанд явагдах хэрэгтэй байдаг гэсэн. Тэггүйгээр магадгүй шууд бид нар юм биш тийм байна. Биш юм байна тий. Тийм. Ингээл эргэж буцаад шийдэлтэй хүмүүс байж токсик юмаа дуусгаж чаддгүй. Ингээл тий. Эхлээд нэг уулзлаа. Уулзсан муулзахгүй мүү гэдэг тухай ярина тий. Дараа нь чи шинэ байраа хаана авах гэж байгаа. Ажил төрөл чи яасан тий? Хүүхд мөхтэй авал хоол унд хийж өхөр байгаа мó үгүй мó? Тийм үү? Үгүй. Зүгээр л. Тий. Яаж энэ олон жил хамт байсан хүмүүс тий саллаа гэж шууд салах юм. Тэгээ энэ хооронд бит хоёрын насан туршийн харилцааны холбоо хамаарал хүүхэдтэй ээлтэй байдлаар яаж тасан зохицох юм бэ? Чи эхний 1 жил намайг хармааргүй байвал яах вэ? Тэ хин нэгнээр дамжуулж хүүхдээ өгч авалцах уу? Эхний 1 жилдээ чинаас мөнгө авмааргүй байж хаад 2 дахь жилээсээ тэтгэмж авмаар санагдаад хэлвэл яах вэ? Тэр үедээ би бодож юм уу те маш цанаар гэрээ явагдчих. Тэг маш том гэрээ хэлцэл явагдчих. Тэнгүүд дөнгөс салж байгаа ээжийг ингээд юмнасаа ингээд шокноосоо гарч амжаагүй те ийм байхад нь яах юм? Хүүхдээ уулзах юм уу? Нөгөө талын эмээ үүд өгөх юм уу? Яах юм? Ингээд ахаар үгүй би боломжгүй.
би одоо энийг шийдвэр гаргах боломжгүй. Одоо зүгээр л ингээл процесс явж байгаа. Тэр 3 жил гэсэн үг. Ингээд энэ хооронд өөртөө юу л аль хүлэн зөвшөөр. Тэ чи чад ингээд дими юм ярьж болно, overthink хийж болно, хэтрүүлэн бодож болно. Ер нь яаж ч болно. Тэгээд эдгээр гадагшлах хэвээр. Гадагшилж дуусчиж дараагийн хүн дээр нь ярихдахгүй. Бид нар салсан гэдэг үг ярьж байгаа бид нар болохоос шүү дээ. Тинчээ ингээд манай ингээл охтуудын аавч гэсэндээ тинчээ яг энэ ингээл хэцүү процессыг бас салахын дараа ингээл дарж туулаад явсан л одоо явж л байгаа л нэг бол тийм мэдгүй байхгүй. Тэгэл юу гэдэг эрэгтэй хүн бол ингээл тинчээ өстой эр хүн шүү би өстой даад гарняа ингээл муугаа үзүүлэхгүй шүү гээл тийм үзүүлэхгүйгээр шалхаал ингээл те бид нар бас ингээл энчээ өстой юу яриа даа өстой зэрэг хамтарч хамгүй өстой. Угаасаа хэлсэн байдаг процесс юм байна гэдгийг бид нар анханасаа ингээд мэдсэн байсан бол амар өөр ингээд өнцгөөс хандах байгаа хгүй юу те. Яг оноо. Ийм одоо чухал зүйлийг ярьж ин хүний амьдралд тохиолддог ийм сонголтын тухай бид нэр ярилцж байгаа. Тэгэд энэ чухал зүйлийг хүрэхэд те одоо өөр энэ контент бас ингээд цаашаа үргэлжлээд маш олон өөр сэдвүүд ингээд яригадад явна. Өнөөдрийн ярьж байгаа нэг сэдв нь тийм. Тэгээ энэ чухал зүйлийг хүрэхэд хамгийн том чухал нөлөө үзүүлж байгаа ивент тэгчтэй та бүхэндээ ортой хэлэх гэж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгчээд дэлхийн хамгийн нингэн живх дэлхийн хамгийн нингэн живх Baby Lab хамтарч ажиллаж байгаа. Мөн охтын эмэгтэйчүүдийн хамгийн найдвартай хамгаалагч Oxy бас хамтран ажиллаж байгааг бас таатай. Мөн манай нэвтрүүлгийг ийм сайхан туттай суугаад чин сэтгэлээсээ ярилцгаад тусалж байгаа манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Whisper хамт олондоо баярлалаа гэдгийг үзэгчдийнхээ хэлж байна. Баярлалаа. За ингээд яриагаа цааш үргэлжлүүлээ. Хаана явж удаад баяа. Юун дээр нэрээ тэгж ярьдаг. Ямар ч одоо хүүхэдтэй хүүхэдгүй удаан хугацааны хамтын амьдралын дараа салсан эмэгтэйчүүдийг яг энгийн эхнийхээ амьдрал дээр байгаа эмэгтэйчүүдийн стрессийн түвшинг яг нөх хэрэлдэж байх үед нь хэмжиж үзэхэд эмэгтэйчүүдээс ялгардаг корти, кортизол гэдэг нэг даавар, стрессийн даавар тэр даавар нь дараагийнхаа салалтын дараагийн харилцаанд байгаа эмэгтэйчүүдээс 4 дахин илүү ялгарч байна. Тэгэхээр угаасаа л тийм 2 дахь амьдрал дээр байгаа үед тэр сэрэмж, нэг юм санамж, тэгээд аварын дохио арай илүү хүчтэй алсдаг. Хурдан тэр одоо нөгөө би юм гэд хэлдэг гэсэн. Энэ тэгтээ ихэн үед те. Энэ бол эмзэг үе. Бас нэг сонирхолтой судалгаа нь жил дараалан төрсөн болоо те. Эхний 3-5 жил дотроо хосууд хамгийн их салдаг. Тэгэхээр нөгөө асуудлын шалтгааныг дандаа бид нар өөрсдөөсөө хайх нь угаасаа буруу. Тэнд нийгмийн хүчин зүйл, бусад хүмүүсийн хүчин зүйл, ойр тойрныхны хүчин зүйл, гэр бүлийн хүчин зүйл, санхүүгийн хүчин зүйл, ёс заншил, шашин шүтлгийн хүчин зүйл, тий? Бүр карьер хоёрын санхүү орлогын хэмжээ, боловсрал, хүмүүжил, ажил мэргэжлийн онцлог амар олон зүйл нөлөөлж идэг. Тэгэхээр хүүхдүүд буруу өгч байгаа биш гэдгийг одоо ойлгож байгаа бах тий. Гэхдээ хэрвээ энэ нөхцөл байдлууд ингээд олон зэрэг давцаагүй бол яах байсан бэ гэд бодохоор нэгний хайрлал байж байгаа штэ гэдэг хариулт байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн эмзэг байдаг үедээ хэлж өгч байгаа юм тий. Тэгэхээр хүүхдэд тээж байгаа эсвэл 2-3 дахь хүүхдэд төрүүлж байгаа тий. Эсвэл ойрхон жирэмсэлж байгаа ээжүүдэд хэлэхэд та ямар үйлдэлийг 1000 түмэн удаа ойрын 1-2 жил давтгаж гинөө гэдэгтээ 100% бэлтгэлтэй. Тэгэхгүй хүмүүс дандаа гоёыг ярьдаг байхгүй юу? Одоо чи ингээл дахин гэрлээл минь за одоо өстой гоё амьдрна гэдэг үг чинь л аимшигтай дарамт. Юу вэ те? Энэ бол тэгээ бодцдаг те. Энэ бол миний анхны л гэрлэлт гэсэн үг шүү дээ. Шинэ хүн шүү дээ. Тэ? Тэгээд би өөрөө ч гэсэн шинэ цагаан дээр байж болно те. Юу ямар ч байж болно. Мэдгүй шүү дээ бид те. Харин яг туулж иж гэд байгаа юм те. Тэр үедээ нөгөө усын харилцааг авардаг стратегиудыг ашиглаад харилцааг тэр доор нь гал руу өсөрч орж шийдэхгүйгээр жоохон хүлээцтэй шийддэг эмэгтэйчүүд угаасаа энэ цаг мөчүүдээ ингээд өсрээд гарчдаг. Заавал халуун лав одоо болгон руу ингэж
7-5-ын давж байгаа юм шиг те орж ингэ шатаж зэн зүгээр өөрөө байж тийм. Одоо Шатаад үгүй. Би шатъя гэдэг ш. Хаваг өөрөө өсөж байгаа. галт шиг дахиж өдлөөл те. Тэр дотор өөрөө өгч өгчөө дахиад нисч осч чи. Манифест хийгээд авчих. Тэгэхээр зүгээр хүлээлт өөрөө айгу газрын хөрсөн дээр байх хэрэгтэй байхгүй. Тэгээ бүх хүн эхэндээ маш сайхан талуудаа харуулна. Бид нэр хүнд итгэж чадахгүй, итгэх тухай ярьж байгаа ч гэсэн бид нэр өөрсдөө ч гэсэн итгэл үнэмшлээс ухрах үе байдаг. Тийм. Тэгнийж гаалт ихгүй, тэгдэм үү гэж гаал боллоо гэл те. бид нар ч бас хүмүүст итгэл төрүүлэхгүй ч гэж болно шүү дээ. Тийм Наад итгэхгүй байж болно шүү. Тийм. Гайгүй болоо гэж бодсон ч гэсэн сонио өхөн биш гэдэг тийм. Юмтай өхөн үгүй юу? Тэгэхээр шин амьдрал, шин эхлэл те, шин сонголт гэж үзэж байгаа бол тэр одоо мөчүүд дээр асуудлууд хүртэл өвөрмөц байдлаар гарч ирэх болно. Тэгээ тэр өвөрмөц нөхцөл байдлуудыг бүгдийг шийдэх боломжтой. Тэгэхээр харилцаан дээр нөгөө тайван хэдэн шин чанар байна. Тайван, зөөлөн, намуу Яна. Ялч байгаа. Тэс үнэлэн байна. байраа солилтоо. Дандаа нэг Энэ харагдаж штэ. Амар хөөрхөн зөөлөл харагдаж штэ өнөөдөр. юу харагдаж байгаа. Байж та. Ой мэд. Ажилтаа. Зөөлөн. Ялч яа ядаж нэг ч байдаг ч болоосаа гэж бодлоо шүү дээ. Танд ингэ ороод ирчихсэн. Яачлаад байна гэхээр хамгаалт үүсгээд байна. Тэ? За окси яри дөө. Үгүй вэ чи би дуусна сонсноо тэ байж. Чи тийм болох хэрэгтэй л байгаа. Харин тийм. Яг нэг ямар ихтүүтэй юм бэ гэсэн чи гэдэг шиг тий. Бараг ингэж хүлээж аваад сурчсан байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр эдгээр шин чанаруудын тусламжтайгаар зөөлн хатууга гэдгийг л тайлбарлаад байна шүү дээ. Тий. Харилцаанд шууд ширүүх хүнд арч ороод асуудал руу шууд нүүр тулаад байгааг магадгүй нөх хүчтэй гэж нэрлэж болно. Тэгээ яг тэр хүч чадал бол өөрийгөө барихад, илүү бодоход, бодоод үлдэхэд, бодож байгаад ярихад, сонсож байхдаа хүртэл бодоход, бодож асуухад, бодож хариулахад, бодож үйлдэхэд хамгийн их төвчээр шаардлагатай байгаа. Эрүүл ухаанаар юу нь хандна гэсэн үг шүү дээ. Энэ одоо нэг ингэдэг шүү дээ. Контролгүй болоод нэг юм ам бодол санаа амарч хамаагүй Зөрөөд идэх юм шиг те ингээд. Зүгээр яг тухайн нөгөө нэг ситуацийг зүгээр яалахад чухал гэдэгчээ. Өөрийнхөө зөв болгох л аягүй чухал гэдэгчээ. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй ягаад ч мэдгүй хаанаас ч юм гарч ирээд ханилж барыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлсийг минь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Нэг одоо ингээд өмнөх харилцаан дээр ч юм уу. Ингээд хэрүүл маргаа асуудын хоорондын маргаан заргаан дээр ингээд яг алцаад идэг гэсэн надад ингээд мэдчихэж байгаа байхгүй тийм. Тэнгүүд дараагийн харилцаан дээр болсон чинь ингээд тэрийгээ ингээд өөрөө амир одоо ухамсарлах гэх юм уу эсвэл өөрийнхөө давуу сул талыг жоохон хардаг болоо. Гэхдээ яг бүрэн төгс сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ нөгөө заримдаа ингээд нөгөө би энийг бол яаж төвчж чаддгүй юм байна гэдэг юм сонь юмнууд өөрөө сарж байгаа байхгүй. Тэгээ одоо болох нэг юм дээр амир зөв чив чимэг болдог болчих. За. Бүр ингээд ямар ч мэдрэмж харилцаа гаргахыг хүсэхгүй. Түгжээд байгаа юм амар санаа. Ингээд юу гэдэг те ингээд асуудлыг шийдээ ойлголцъё гэж гаргахаас илүү шууд асуудал жоохон хүндрэх гээд ирэнгүүт түгжиж чинь өөрийгөө. Тэгээд ингээд хажууд тэр хүн байгаа байхгүй ингээд надад хамаагүй. Яг л ингээд уртгаа игээл ингээд өөрийнхөө юм гэж тэр хүн ингээд ярилцаж болох уу, ярилцах одоо уурчин гарсан уу гэдэг төлөв байдлыг маань ажиллаж агаад энэ сэдвийг одоо ярилцъя гэдэг ч юм уу те санал тавингууд би за окей би сонсож байна гэж яагаад тэгээ сонсоол байдаг. Тэгээ ерөөсөө ингэж буцаагаад өөрийнхөө мэдрэмжийг ингээд жоон түгжээд байгаа байхгүй. Тэгээд
төгжээ тайвширчлаа даа гэж бодоод асуудлыг ингээд нөгөө талаас яриад би ингэж бодож чинь тэгж ингээд тэнгүүд үжээ ярих маа ботцсон. Тэр оронд. Тэгээд тэр хүний юу ярьж байгаа үнцгийг өөрийнхөө бодол яриан дотроо нэг жоохон шингээж хэмсэн даа гэж бодонгууд үгүй үжээ тэр нөгөө өөрийгөө хаацсан байх хугацаанд өөрийнхөө бодлоор ингээд үжээ дээшээ доошоо хаашаа яашаа ингээд бодоод өөрийнхөө дүрсийг гаргаад ирсэн. Тэгээд нөгөө хүний яриаг сонсож байгаад за чи юу гэж бодож асуухаар нь шууд өөрийнхөө дүрсийг өгч байгаа байхгүй. Ийм л юм боллоо. За чиний дүрс юм, миний дүрс юм. Тэгээд яг юу яг яах гэж ярилцаад байгаа гэхээр ойлголцож чаддаг болох гэж асуудлаа ингээд нөгөө ойлголцож чадаад сурмаар байна. Инээс илүү хөнгөнөөр давдаг болмоор байна тий. Ингээ байнга ингэж хүндрүүлж, байнга томсгож ингэж яхаар за тий хин энийхээ арга барилыг ойлгомоор байна тий. Минийх ингэж ийм дүрстэй гараад ирлээ. Чинийх ингэнгөт за би ийм юмыг бол хүлээж авч чадахгүй тий. Энийг бол ойлгочлоо. За тэгвэл миний дүрс энэ дээр хэрэггүй юм чинь хойл энийг ингээ ойлгочих. Энэ зөв. Энийг одоо ингэж ийм асуудлыг ингэж ярилцаж ойлголцдог болёо гэдэг. Ойлголцдог өөрсдийн гэсэн арга барилтай болохгүй бол нөгөө уурлах тоолондоо ойлголцохгүй гэдэг нөгөө тарих өөрөө ингээд хамгаалаад ингээд түгжээд байгаа байхгүй. Тэгвэл тэр түгжээсийг тайлахын тулд үшээ эхлээд өөрийнх нь дүрсийг бэлтчихэж байгаа. Ингээ юмаа бэлдээд нөгөө талд бас ярилцъя гэд ирэхэд уур намжаад нөгөө тодорхойгүй байсан асуудал миний хувьд тодорхой болоод чиний тодорхой чи юу юм, миний тодорхой юу юм. За яаж энийг шийдэж ойлголцохгүйгээд дүрсээ одоо сонгож чинийхийг сонгох уу, минийхийг сонгох уу, чинийхээс одоо дөрвөлжин аваа, минийхээс гурвалжин авч нийлүүлэхээр одоо энэ асуудал шийдэгдэхэр байна уу тий гэж ингэж ойлголцох гоё өнцгүүдийг гаргаж ирж сурмаар санагдсан бүр нэг асууя. Тэр дүрсийг дотроо бэлтгэхгүй бол юу болох юм бэ аюу? Ингээд сууж ийн гэсэн үг шүү дээ тий. Бэлтгэлгүй тий. Нөгөө хүн ингээд дайтах гэж юм уу? Хөө ингээд ингээд ингэсэн чи ингээд хамт хувцаа бэлтгэв гэд тий. Ингээд байж байвал ингээд бэлтгэлгүй бэлэн биш ингээд гэ байж байвал яг юу болно вэ? Сайнхгүй тий. Тэр дүрс бэлгэн гэдэг чинь айгүй том түлхүүр үг яваад байгаа байхгүй тий. Тэрийг бэлтгэхгүй байхаар айдсан юу вэ? Мэдхгүй ингээд тодорхойгүй асуултын нэмдэг улам олон болоод идэг гэх юм уу? Одоо нөгөө энийг эвлүүлэхгүй бол миний асуултын нэмдэг олшроод идэг. Яг тэр бас яг уянгатай адилхан ингээд амар их юм боддог. Олшруул яа. Тэгэл олон олших тусмаа нөгөө буруу улам тийм тесрэх те нэг юм ямар нэгэн байдлаар бусдыг тухгууруулж эргэн тойрныхаа хүмүүсийг за амар уурлах ч юм уу те бүр ингээд хяналтаас гарах гэдэг гэх юм. Миний хян чатаас гарч авах гэдэг гэх юм уу? Энэ тэгэхээр дахиад нөгөө энэ бүр ингээд бэлтгэлтэй төгшүүр хийж шүү дээ тий. Ингээд тесрээд ингээд инкээсэн сэргийлээд одоо би ямаа бэлдээд ингээд байж. Би чамд гай болохгүй шүү. Ингүүл ингэндээ тий. Тэгтэл тэр хүн тэр нөхцөл байдалд орж үзэх хэрэгтэй. Урагшаага явах хэрэгтэй. Таны бэлтгэлгүй, дүрсгүй тий бүр дүрсгүй, сахилгагүй, жоохон хөвгчг ч юм уу энэ нөхцөл байдалд дүрсгүй байх үед чинь үнэхээр оюугийн төсөөлж байгаа шиг дайраад бүр ингээ хэн чадахгүй байдалд орчих юм уу те. Яагаад та эрэгтэй хүнийг хазаарлах гээд байгаа юм. Уран дайрна гэж бодоод байна те. Тэгээ тэрнээс нь урчлаад ингээ өө байж гараа. Гэс хувцас бэлдээд яа. Газуурх гэдэг тас юм аа. Байж дуртай хоолж өгөн заа юу гэдэг ингээд байгаа юм шиг те. Тэгэхээр буулт хийдэг байдал байгаад байна. Одоо хүртэл те. Энэ дээр бас нэг асуулт гоё асуулт таагуураасаа. Хайртай хүнээ өөрт тань нөлөөлөх боломжийг олгодог уу? Өөрт тань нөлөөлөх боломжийг яаж нөлөөлөх? Шийдвэр гаргалт үгснээрээ ойлгоно. Энийг юу гэж ойлгож байгаа нь бас их сонирхолтой. Инфлюенс гэсэн үг те. Ер нь бол хажуудах хүн чи яаж нөлөөлж болно шүү дээ. Бид нар ч хүн учраас бүх юм дээр нөлөөлөл аавна. Тэ? Жишээ нь оюун бол сая сэтгэл санаандаа нөлөөлөх боломжийг олохгүй байгаа байна гэдэг талаас харж байна те. Нөгөө хаагаад зүрх сэтгэл хаалттай гэдэг үг олон хэлсэн учраас. Тэгэхээр нөлөөлөх боломжийг олгодог. Би аль өөрийгөө олгодсон болов гэж бодож байгаа зүгээр хамгийн ихний юугаар яг гэхдээ тэр нь одоо за хүн одоо хоббитэй байвал гоё юм байна да гэдгийг тэр хүнээс олж харж байна гэдэг чинь одоо нэг тэгээ тэрнээс ягаад за би хоббитэй болъё ч юм уу те нэг бол хоббигоо хөөе өөртөө цаг гаргая те юу гэдэг за одоо гоё ингээд нэг юм бид нар ч гэхдээ нэг тийм үерхэж өрнө бол баг би бол үзээгүй байгаа аахгүй те ингээд нэг юм яг юм тасанд хүрсэн хойноо
өөрийн гэсэн ингээд financially болон одоо юу гэдэг юм бүх талаараа ингээд хэрэгчлөөтэй басан хойноо хүснээр үерхэж ерөөсөө зүг үерхэл хэрэг дандаа юм бага насны хүүхэд насны гэтээ тэр нь бас л ялгаагүй аав ээжийн хяналтаар ч юм уу тий дандаа нэг тим юм байсан. Тэрээс ингээд би яг хүнтэй үерхснээ үерхэж байгаа залуугаа гэртээ авчирснаа тэрнтэйгээ хамт амьдрдаггүй хэрнээ ийм ерөөсөө ингээд байдалд байж үзээгүй. Тэгээд яг одоо бүр 2 хүүхдээ ээж болсны дараа 30 гарсны дараа бараг яг чинхэн үерхэл гэж ийм юм байна. Нас биеийн төрсэн хүмүүсийн үерхэл ийм байна гэдгийг ингээд одоо мэдэрч үзсэн юм уу? Тэгсэн чинь яхаа ингээд өмнө нь бол ингээд харилцаанд байгаа тохиолдол хүн бол ингээд одоо байгаа бүх чөлөө цагаа тэр хүндээ зарцуулах ёстой гэж би ойлгодог гэсэн юм байна. Жоохондоо. Хичээлдээ яваад хараад тэрнтэйгээ уулздаг тий. Юу гэдгийг гэртээ байсан ч гэсэн бол байнга чадалж идэг тий. Одоо болоод яг ингээ хүнтэй үргэлжсэн чинь тэр хүн чинь өөрийнхөө дуртай амиг хийгээд өөртөө цаг гаргаа яваад байна тий. Тэгснээ sorry би завгүй байна. Жон байж байгаа бичигээд байна тий. Тэгвэл би миний ингээд одоо үргэлжлийн тухай ойлголт яг тэр жоохон байхаараа үлдсэн байгаа дээ шүү дээ. Яагаад надад анхаарахгүй байгаа? Яагаад ингээд жим хийхээ болоод надтай уулзч болохгүй байгаа гэдэг ч юм уу те. Тэмүүтэ би хүн өөртөө гэсэн тустай цагтай байх хэрэгтэй юм байна. Хүн өөрийнхөө хобби ингээд гоё ингээд хөгжүүлээд явдаг байх хэрэгтэй юм байна. Энэнд нь би ч юм уу хин нэгэн ерөөсөө саад болохгүй байх хэрэгтэй юм байна. Гэдгийг ойлгонгуутлаа би бас юм байх хэрэгтэй юм биш үү. Тэгээ би ингээд гоё өөрийнхөө цагийг өөртөө зарцуулах хэрэгтэй байна. Тэр үед өөрөө орж ирэх юм бол бас тэнэг санагдсан байна да гэдгийг ингээд ойлгоод тэгж байгаа гэх юм уу те. Тэгээ бас энэ дээр нэг юм ялгаа гарч ийн те. Тэр эрэгтэй эмэгтэйдээ ямар нөлөөлөлөө шингээхийг үзүүлэхийг хүсэж гин гэдг нь өөр байдаг те. Тэр дотроос хараад сонгоод энийг нөлөөлөл болгоод авчи гэдэг шийдвэр тэр хоёр зөрж болно. Тэнгүүт эрэгтэй маань надад яаж нөлөөлөхийг хүсэж байгаа нөлөөллийг нь тэгвэл би хэр хүлээн шуурдаг вэ гэсэн. Тэр хүн надад нөлөөлмөр байгаа нөлөөлөл. Хоёлаа одоо нөгөө хаяач гэсэн үнэхээр болоод нэг иймэрхүү байдлаар ингийн. Тэгээ хүмүүс чинь нэг тийм энийг л нөгөө байшингаа бүтээх гэж хэлээд байгаа. Тэгээ тэр эмэгтэйд маш их нөлөөллийг үзүүлсэн байх тусмаа тэр харилцаа бат бих болно. Гэвэл тэр хүний бүтээл болж ийн гэсэн үг нэг талдаа хичээл зүтгэл хүн чинь хөс хүчээ шавхан барьж бүтээсэн хүнийг тийм амархан орхидоггүй ер нь хайдаггүй тэгвэл тэр хүн би юм шиг санагддаг. Тэгэхээр нөлөөллийг инфлюенс хийдэггүй эмэгтэйчүүд болохоор тухайн эрэгтэйг дандаа буцаагаад түлхэж идэг. Би нэг чамаг нэг ингэдэг болох гээд нэг тий арай нэг ингэдэг болох гээд ч юм уу спортлог болох гээд хоёлаа хамт PlayStation тоглоё. Хоёлаа хамт тийшээ явъя тий. Чи энийг нэг ингэж үзээш. Би ингэж дуртай юм. Би тийм бишээ. Би ингэхгүй. Би тийхгүй. Би бол юм ээ. Ингэхгүй тий. Би цагаан сараар ингэхгүй. Би модыг ингэ засна ингэхгүй. Үгүй ээ би хүүхдийг тэдэнд төрүүл ингэхгүй. Мэдээж эрэгтэйгийнхаа дандаа нөлөөлөөр амьдрна гэж юу байх вэ тий. Гэхдээ тодорхой хэмжээнд тэр хүн эрэгтэй хүн маш удаан бодсны эцэст бүр ингэ шилж сорж жагаад ингээд хилдэг гэсэн үг. Ингэхүү, тэхүү нэг юм тийм гэдгийг. Тэнгүүт бид нэр хөвчлөнд хэдрийг нь өстө ямар ч хуруу гаргадаг юм те ингээд тухайн үеийн мэдрэмжээр гэдэг тийм. Өөртөө бол ингэдэг те. Би даасан өөртөө ихтэй юм биштэй. Би юу их өөрөө мэднэ. Одоо бодсон тэр аахгүй. Эсвэргээрээ хэрнээ юу яриад байгаа юм бэ? Тэгэхгүй чи тийг гэдэг битэр одоо жишээ би л жишээ тий чи юу тэл сураачтэй би ийм байж чаддгүй гэдэг би тэгвэл ийм биш гэхгүй юу яриад байгаа юм чи энийг ингэж л янзлж ингэж л бураа чи хүнтэй ингэж л яар чи өнөөдөр ийм хүмүүс явах гэдэгтэй би маргаал хүмүүс гэдэг ч юм уу өөртөө инфлюенс өгөх л байдаг. Тэгээд дараа нь үйлдэлүүдийг дэмжигдэхгүй байгаа тэгэхээр тэр ихтэй ямар ч санаачлаг гаргахаа болно. Угаасаа чи наатай ярилцдаггүй одоо ийм өгнүүд байна те зөвшөөрдөггүй, дэмждэггүй, сонсдоггүй, хамтардаггүй, баярлдаггүй, магтдаггүй ийм бидтэй гэдэг чинь тэр хүн танд инфлюенс үзүүлэх гэж маш олон төрлөөр үзээд байхад л хаалттай өөрийнхөө цайц дотор ингээл байгац гэсэн үг. Тэгээд араас нь хөлдөө төмс санаачлаггүй гэж хэлдэг шүү дээ. Санаачилж байгаа тэгээд бөхсөн байна. Өгсөн байна. Ямар нөлөөлөл байж болох вэ? Тэр гоё магадгүй бас үзээ сууж байгаа эмэгтэйчүүд маань ч гэсэн бодож байгаа бах тий.
Ямар нөлөөлөл юу нөхсөн болоо байл. Ямар орлогод хийжсэн юм бэ? Айгуу сонио ингээл нөгөө өөрөө ингээл хоол хийдэг эрэгтэй хүн амар дуртай. Тэгэл ингээ одоо ингээл хоол мал ингээл галтгоон ингээл нэг ойртохгүй ингээл нэг амарч юм шиг санагдаад заримдаа гид дүрсгээ явчихсан шүү дээ. Их сонио. Жаргалаа ташуур. Оо тий одоо тий жаргалаахгүй зовлон тэ өвстэй газар багаараа юм нэ. Тэгэнгүүт галтгоонд ингээд оргоод гинт ингээ хоол мал хийж байгаа. Би хийж гэстэй юм яагаад чи гэдэг. Ингээ уур үддэг байхгүй юу? Бүр нэг хэрүүлүүд үү? Тий бүр өөд юм уу яа. Өөд юм уу яа. Хали хаалтаа би өөрөө хийчих юм чи. Гэхдээ би хийж өгөх гэж тэгэхээр үгүй чи надаас өөр юм хийж над чи хийхээр гоё харагдаад байгаа болохоор би хиймээр гэж гэдэг юм. Ямар нэгэн байдлаар ингээ одоо уул нь ингээ тэрүүгээр ингээ хүндэлж байгаагаа илэрхийлэх гээд байгаа байхгүй ингээ те галхуундаа ороод одоо ингээ би чи ингээ гоё хоолын чи спешиал өдрүүдээр хоол хийгэрээ заавал ингэж надад бэлдэж өгөх шаардлагагүй. Би зөндөө гоё ийдсэн. Одоо энэ удаа би хийя гэдгээ санаагаа гоё хийлээд тэгээ ингээд нөгөө чи бодгож хамгаалтай таа. тий үнэ наад хоёрын чинь ялгыг олохгүй байгаа холд гэдэг ч юу те. Тэгээ одоо нэг заримдаа нөгөө те за би чамаас энийг чинь сурсан те ингээд би ингээд дандаа гоё хоол хийж үгүй ингээд гоё хоол хийдэг өөрөө ингээд галтгоонд байгаад байдаг болохоор буцаагаа заримдаа ч гэсэндээ надаас тийм хүсдэл ах гэж бодож байгаа байхгүй. Цэрийг амар өөртөө нөлөөлүүлж авангуудаа байхгүй үед нь ч юм яг хоол хийгээд бэлддэг л те яг ингээд заримдаа галтгоон зэрэгцдэг. Тэнгүүд чи яагаад ингээд идэх гэсэн чинь зүр хамт зэрэгцээд гоё юм хийх нь амар гоё санагддаг. Тэгээ ингээд бүр ингээд нэг юм чи өнөөдөр хийгээ би маргааш хийх гэхээс илүү те чамааг хийж яхад би дундуур орж шиг чи надад зайгаа тавиад өгчтөө би ингээд юм хийж яхад туслахууг ороод тэрхүү тэгэлтэй гээд ингээд те хамт юм аагээд хамт хоолоо түлээд одоо яад те тэр болгоныг амар гоё хөгжилтэй хийж үзсэн байхгүй хамтдаа хийх нь надад амар гоё байна. Тийм болохоор чи байнга галтгоонд байгаад намайг орохоор битгий гэж битгий наваа хойш нь түлхээ. Тэгээ би бас ингээд хамт хилцмээр байна. Хамт гэрээ цэвэрлээ те. Ингээд нэг гоё бүх юмыг гоё хамтдаа өөр өөрсдийн гэсэн юм хийх юм уу хийгээд тэгээ инээж хөрөлдөөд гомцсон бол те чухал ярилцах хэвээр сэдвээ тэндээ яриад нэг асуудал шийдээд ч юм уу ингээд хамт давж гарч байгаа нөлөө хамтдаа Би манай нөхөр тэгтээ аяг тэгж хэлдэг байхгүй юу. Миний хайр намайг хүмүүжүүлсэн штэ. Тэргээл одоо миний ингэж сайн яваа чиний ач штэ. Нөлөөллийг нь хүлээн зөвшөөрдөг юм байна. Тийм. Айгу тэгж хэлдэг. Тэгэхээр би би бас тэгсэн бах таа гэх. Гоё яваад. Тэгээ айгу гоё ингэ бахархах мэдрэмж ингэ төрүүлээд. Гэтэ яг ингэ бодохоор анх ингэ нийлж хахад болсон нилээн шовооч юм уу ч залуусан байхгүй юу. Тэгээ би бүр би ч юм болохоор нэг амар юм зарчимч тиймэрхүү төрлийн тэгж болохгүй ингэж болохгүй. Тэгээл яг нөгөө нэг ганц би ээж мэж байсан учраас яг л нөгөө суухантэйгаа суун учрна гэсэн. Тэгэл энэ залуулаа биш гэд ер нь анхны сэтгэлээр анхны үед бол тэгж яг боддог байсан. Тэгээ одоо болохоор бүр ингэ чи шоуд аач чи гараач гэхэр бүр гарахгүй. Гарвал хоёулаа хамтдаа л гараа. Хамт гарахаар хамт шоудахаар гоё байдаг гэд. Тэгээ найзууд хүртэл юм дундын найзууд болсон. Тэгээ хөвчлэн дандаа би нөхрийнхаа найзуудтай эхнэрүүдтэй найзлах биш. Миний дотн найзуудын нөхрүүдтэй манай нөхөр найздаг болсон. Тэгэнгүүт ингээд одоо нэг талаараа тий одоо нөгөө шоу зугаа цэнген тэр бүх юмнуудаа хайсан байна. Ууж идэх ч идэм одоо нөгөө залуу занд үеийнхаа мод үзсэн үзсэн чи одоо тэгж явах надад ямар сонирхолтой байхгүй гэд ер нь өөрөө тэгээд идэх байхгүй. Тэгэхээр тэр талаараа би бас жоохон нөлөөлсөн байж магадгүй юм шиг байна. Тэгээд надад манай нөхөр яаж нөлөөлсөн гэхээр би нөгөө амар тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй тий. За тэгж шоудаж болохгүй, ингэж ч ууж болохгүй. Тэгэл бараг нэг хонуутаар шоудаж мавдал нэг шоу үргэлжлээл нэг караоке марако болол тэрэлж мэрэлж хөлөөл явдаг шүү дээ. Гэтэ тэр чинь уг нь ингээд нөгөө эхнэр нөхрөөрөө хамт яваад байгаа шүү дээ. Тэнгүүд одоо хүүхдэд яах юм бах юм сте нэр ээж аав юу гэж хэлэх юм бэлхий. Тэгж болохгүй маргааш тийм ажилтаа гэж нөгөөдг нь цайхтай ганц хоёр ажил хойшлуулчихгүй юу гэхээр би тэрийг нэг байж боломгүй асуудал шиг хүлээж авсан. Ер нь жоохон бас нэг ядаргаатай байсан биш магадгүй. Тийм сүртэй. Айгуу сүртэй. Тэгсэн чи одоо эсэргээрээ би амар налахаар манай нөхөр амар өглөө болцсон. Тэгж болохгүй ингэж болохгүй одоо тэгжтэй ингэжтэй хүүе хаяа гэж болбоо. Зарчимчсан юм авцсан уу? Тийм би болохоор за тэгэл болно штэ арай юунда яа тийм ингээл айгуу тийм тайван жоохон налахаар болцсон юм бэ шүү. Сайн ингэ. Ямар гоё юм тий. Өстой гоё нөлөөлөл. Дүрс эргээд ингээд нэгнийхээ дутуу өгөөд ингэдэг гэдэг чинь юм шүү дээ. Комфорт зонд орсон байгаа хгүй тий. Төвшөрүүд нь арилаа.
итгээ бүр нэг би ингээд бүр тавдах юм үстэй. цэцлэг юм өвчтэйсэн байна. Амар яара 6 алтанд хоцорсон ирнэ. Гэрээсээ гарах чиж заяа гутлаа салаа өмсөж ангууд таавч гэнүү тэнд ингээд байж тэнгууд бүгднийг ингээд зэгцлээд үүднийхээ шалгалыг ингээд тэгшилж мэгчлээд үүднийхээ сүвнэрүүдийг яг тэгшилж мэгчлээд нөгөө шар шуугаа яг нааш нь харуулж маруулаад тий үнэ. Би одоо чинийг бараг хүлэмжшүүр байнга тэгдэж шүү дээ. За энийг чи гिचээ тэрийг тэгчээ. Гас өнгөлс энийг хийчих гэдэг юм. тэгээд яг тэгж гардаг гэсэн би тэгээ одоо болцсон. Тэгээ манай нөхөр бас ингээд юу яагаад тий одоо яарч ийж ийм хэрэггүй юмд цаг зарцуулж яах юм бэ? Тэгээ ийм хэрэггүй юмд цаг зарцуулж яах юм бэ? Ирээл хийчих наа чи ингээл байж юм. Бүр өөртөө стресс, бүр өөртөө ингээд нэг адгуу юм зангаа өдрөөд байгаа байхгүй. Чи зүгээр ингээ хайчих гэл намайг аюу тэгдэгс. Тэлгүй юу яриад байгаас энэ минийг зэгцэлгүй байсан, тэхгүй байсан ингээл ундаа сундаа юм харахаар уур урээл аюу тийм байсан. Тэр чинь нэ. Одоо би бүр заяа. Ерөөсөө тэр мэрийг цэвэрлэгээ олцсон. Манай нөхөр өглөөд байгаа байхгүй юу? Шин чин дондоо сонд байна. Энэ бас нэрээ зүгээр сонирхоод үзэж байгаа. Бид гурал яг нэг юм ижлэхэн шин чанартай байж байгаад нэг маань азаараа Идэрсэн байсан. Өөрийн мэдэлгүй яа. энэ тэгэхээр юу гэдэг юм би зүгээр гинт өөр дээрэл бодлоо л доо. Хүн ингээ нэг сэтгэл санаа тухгүй байх тусмаа юм зихцэлж мэгцлээд ингэдэг юм уу? Нэг бол юм зихцлээд байдаг болохлээрээ тухгүй байдаг юм уу гэд ингээд бодож исэн чинь солиогоос харсан чинь хүн зүгээр юм тайван байвал тэр жижиг сажиг юмыг анзаархаа болчдөг юм болов гэж бас сая бодогдлоо. Тэгээ одоо би амар анзаараад байгаа нь хангалттай тайван, хангалттай одоо юм гоё комфорт байж чадахгүй байгаад байгаа болохоор тэр бүх жижиг юмнууд руу ингээ анхаарал хандуулаад байгаа ч юм болов гэж өөрийгөө бас гинцээ бодчихлоо. Тийм байх тийм. Төгшүүр дандаа төгшүүрээр илэрч байгаа. Тэр юмнуудыг янзлахгүй бол ингэхгүй байх нэг юмнаас ингээл хамгаалаад л сэргийлээд л тэр зүйлсүүдийг л байр байранд нь байлгах гэдэг команд миний тархинд хэтэрхий олон удаа орж ирээд байна л гэсэн. Байр байранда буруутгахгүй тий алдахгүй одоо эмх зэгцтэй нэг юм ан цав гаргахгүй байх гэдэг команданд өгчүүд тэргүүрээ дахин тавтаад яваад байгаа гэсэн. Тий? Одоо ингэж ин зүгээр надад өөрт юу гэж боддгоо гэхээр заримдаа ингээд зас хүнтэй ингээд нэг юм учир зүгөө олох гэж харлаа. Бас өөрөө ганцаараа болжлоо юм чи гэдэг нэг үнцэг байгаа хэрнээ нөгөө нэг үнцэг нь болохлээрээ шууд ингээд яг ингээл наалтчдаг харилцаа гэж байдгүй мэн. Хүн солигдсон ч гэсэн харилцааны давж туулах ёстой тодорхой үүрэгтүүд байдаг. Одоо би чадахгүйгээд энэ хүнээс явлаач би дахиад өөр хэнийг хүнтэй уулзрахад дахиад яг энэ хандлагыг ирээд тулахад би яах юм? Тэгээд буцаад явах юм уу? 20 30 жил ингээд нэг хүнтэйг ингээд эмээ өвөө болтлоо ингээд амьдрал үзьяа ч юм уу те нэг тийм бодол бас нөгөө өнцөгт байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ах тийм Үгч гэж хүсэж байгаа болгоны л дотроо бол тий. Тийм. Нэг гоё яг ингээл нэг эрэгтэй хүнсний амар гоё тийм яг наад үгийг чинь сонссны дараа нэг жижигхэн юм дээр эмэгтэй хүн тайвширдаг цаа ингээд гэл тий. Би ингээл чамтай л эмээ өвөө болоод чамтай хамт ингээд аяг цаа уугаад суухыг хүсэж байна. Чиний ингээд ямар хөөрхөн эмээ болох гэж хармаар гэсэн чи дотроо ингээд тэтгэлтэй нэмэгтэд гэсэн юм яг тэрийг сонсоо буруу харсан дараа ингээд тий би эмээ болсон ч гэсэн эрхлэх юм бах та гэж бодлоо тий ингээд би нэрээ ямар эмээ болгоод тэгсэн ингээд яриаг нь үргэлжлүүлээд ингээд асуумар санагдана. Тэгээ чи намайг эмээ болсон дээр тэх юм уу? Чи намайг ингэчүүлэх юм уу? Тий ингэн үстэй чи яг энэ хэвээрээ байх уу гэж асуужсан хаа би яг ингээд эмээ бол өвөө чамтай болохыг хүсэж ин гэхээр за энэ яг ингээд энэ асуудалд хоёулаа энийг ухамсарлаа хүлэншүүрчүүл ямар ч асуудлыг ингээд даван туулж чадах. Угаасаа л би энэ үнтэй эмээ өвөө болно гэдгээ хараад өсөөлөд ирээдүг гоё яриад байгаа штеп. Тэр гоё хүслийнхаа төлөө өмнө нь байгаа жижиг сажиг муусан асуудал ингээд ямар ч юм ингээд хамт юм уу ганцаараа юм уу те ингээд давж гарч юу сурдсан байна да те ингээд өмнө нь яг байсан үнтэйг нэг тийм амар ирээдүг төлөвлөж гоё зориг гараад нэг гоё би биндээ итгэлийн очийг өгөөд те ингэж асаач чадаагүй тэ ч юм уу те эсвэл тэрийг мэддэггүй өстэй яг нэг ярьдгаар дөнгөж нөгөө багын тэр үерхэл гэдэг юм дээр ингэж хөнгөн явж байгаа суугаа хүүхдтэй алдсан те одоо тэнгууд илүү юм ухамсартайгаар за ийм юм ярьж байгаа ийм юм төсөөлж харж байгаа хүн чинь надад бас төсөөл үүсгэж чадчихээн тэрийг хамт төсөөлж яриад инээлдэж хөхрөлдөөд ингээд сууж ин те амар гоё тухтай мэдрэмжүүд өгөөд хэмхтэн ингээ за тэгээд яста за тэгээд скотч наалтахгүй маань хойл зүгээр ингээл бай гэдэг тийм өнцгүүдийг гаргаж ирд юм байна яг юм
жижигхэн тэр нэг гоё сэтэл өгж байгаа үг одоо үг гэх юм уу те ийм төсөөлөл нь тэнгэрт нисгэж байгаа байхгүй те. Одоо тэнгэрт нисгэн цааш те ямар ч гэсэн ямар гоё юм бэ? Эн чинь нэрэл нэг хүн болсны л амар гоё те хүн болгон үзхимсэн гэж хүсдэг зүйл зарим чаддгүй байгаа. Би ч гэсэн ингэж хантайгаа гоё ингээ хөшөөд ингээ суух юмсан л яг бодож исэн. Ивент итгэгч Whisper Restaurant. За нэвтрүүлэг маань ер нь өндөрлөгт өгч байна. Гэтэ энэс өмнө амжаад нэг зүйл асуучих юм аадгүй. Арай одоо саяны яриатай уягдчих маадгүй. Нэг бол арай бас өөр тустай бүр том сэдвч байж маадгүй. Тэгээ чатгаараа бас би тэтэд хариулт өгөөрэй гэж хүсэж байна. Юу вэ гэхээр яг одоо бол ингээл хүн хүүхнүүдийн л үнцэг яваад байна л да. Бидний дараагийн эхлүүлсэн шинэ амьдрал, бидний дараагийн одоо өгж байгаа тэр их итгэл, тэр их зүрх сэтгэл гэдэг өнцгөөсөө бид нэр ярьж байна те. Гэхдээ хүүхдүүд маань байгаа. Хүүхдүүдийн маань цаана аав нар нь бас байгаа те. Гэхдээ аав нар тэнцээ дахиад шинэ амьдрал эхлүүлж байгаа шүү дээ те. Магадгүй хараахан эхлүүлээгүй байгаа ч гэсэн эхлүүлэхийн цаг хугацааны л асуудал. Тэр үед бас бид нар яаж хүлээж авах ёстой юм бэ? Тэгээ хүүхдүүдтэйгээ аавынх нь шинэ амьдралыг, өөрийнхөө шинэ амьдралыг аав ээж хоёр нь хийсэн энэ сонголтоо хүүхдүүдтэй яг яаж тайлбарлаж өгвөл энэ зөв болох юм бэ гэдэг бидний магадгүй хамгийн эмзэг хэрнээ бас маш их одоо айдаг, санаа зовдөг, бас мэдмээр байдаг тийм зүйл. Магадгүй ихэнх нь энийг одоо зүгээр хар ухаанаар, мэдрэмжээрээ ингээл давж байгаа хэл гэж бодож байна л да. Зөв гэж бодснараа тий. Аль нь зөв гэж бодож байгаараа тий. Тий. Яг одоо ээж хоёр нь хоёулаа өөр хүнтэй ажралтай амьдрал бүтээсэн, энэ харилцаан дунд өссөн маш олон хүн сэтгэл зүйч ханддаг. Тэгээд өмнөх бага насны амьдралыг асууж авах үед ингээд ээж аав хоёр маань тэр үедээ салаад тэг хэсэг хугацааны дараа тустай амьдралтай болоод тэг ингээд гэд энийг бол ямар ч асуудалгүй ярьдаг. Маш олон тохиолдол байгаа. Сэтгэлд нь бүр ингээ ууйг гэсэн үг тий. Яагаад гэвэл хүүхэд бол ээж аавыгаа ад жаргалтай байгаасай л гэж үздэг. Яг том болсон үедээ бол. Тэрнээс жоохон мохон байх үедээ бол хоёр салахгүй байхгүй, яасан юм те намаа ингэж тэгж гэдэг юм бол яригдах боломжтой. Энийг дахиад хүлээн шүрнэ. Нөгөө бид нартай адилхан хямралынхаа үедээр явж байгаа гэсэн үг шүү дээ эмэгтэйчүүдтэй адилхан. Тэр тиймэрхүү үед байх ч гэсэн насан турсан хойноо хязгаарч буруутгахгүй. Харин ээж аавыгаа тус тустай ажралтай амьдралтай байгааг нь хараад одоо талархдаг. Тэгээ надаас болоод ажралгүй гэрлэлтэнд хэн нэгэн зовж байгаагүй нь ямар их хаз вэ? Тэгээ би тийм өрөнд унсангүй шүү дээ тий. Надаас л ингээл зовж амьдралаа гэсэн. Тэгэхээр тэр нь хүүхдэд одоо өөрийгөө буруутгахгүй эцэг ихтэй хорогдож гимшихгүй байх мэдрэмжийг төрүүлдэг гэдэг бас заавал сануулж хэлмээр байна. Бас гоё. Тийм. Ээжүүдтэй нэг хэлмээр байдаг зүйл нь ээжүүд бол хүүхэдтэй ээж л байх боломжтой. Ээж. Тэгхгүйгээр бид нөгөө аавтай нь уулзуулахгүй тэрний шинэ эхнэр нь тэрний уулзж байгаа эмэгтэй нь ингээд хамаарланд байсаар байдаг. Тий. Тэгэхээр нэгэнт салсан бол тэр хүнд өмнө нь тавьдаг байсан анхаарлууд чинь тавигдахгүй. Ялангуяа одоо шинэ амьдралтай болж байгаа бол тэр амьдралыг нь нөгөө хүндэтгэх хэрэгтэй. Бид нөгөө өөрсдөө салсан боловч хүүхдүүдийн аав гэдэг нэрээр өөрөө мэдгүй нөгөө удаан хугацаанд хамт амьдэрсэн хүмүүс чинь ингээд би чамааг л гэд хэлж ин баг наа чи биш шүү гэд хэлчихэд ирж ийн гэсэн хүмүүс маш олон. Биш шүү. Буруу ярьж байна. Хамт сонголцоод байгаа юм. Эхнэрийн хамт сонголцоод. Гэсэн өөрийнхөө хүртэл асуугаал тий. Эрэгтэй нэмэдэг гэсэн чам шиг новш байна уу биш байна уу? Тиймэрхүү байдлаар хүнд ингээд мэдрэгдэж штэ тий. Нэг тиймэрхүү юм асуугаад өнчөөд юу болоод байна гэдгийг тий. Тэгэхээр эхлээд хүүхдүүд дээр тулгуурлаж бүх сонголтыг хийх нь бас хараахан зөв биш. Бидний нөгөө амьдралын бүх утга учир, бүх шалтгаан хүүхэд биш гэж хэлэхдээ би огт эргэлцэхгүй. Тэгвэл хүн өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй. Хувь заавал байгаа. Тэгэхээр ээжүүд бид нэр хэтэрхий хүүхдтэйгээ наалтаж, ойр байж, хөхүүлж, асарч те нойргүй хонжингдэг болохоор бүх зүйлийг хүүхдтэйгээ хамтсгаж боддог. Хоёрын минь хувьд сая юм байсан те. Манай хүүхэд ингээд танилцсан, хүүхэд маань өөрөө тийг санал тавьсан гэх. Гэхдээ энийг хамгийн түрүүнд яг бод гэхээс илүү зүгээр би тустай амьдралтай миний салсан нөхөр ч гэсэн тустай амьдралтай учраас тэр хүн хамгийн ихний сонголтыг хүүхдүүдтэй гэдэг мэдээж хэлнэ. Гэхдээ бид гурвыг бодож сонголт хийдэг шийдвэрээс одоо татгалзах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хамгийн их өвтгдөг.
одоо шинэ хүнтэйгээ тэр хүн аав байх хариуцлага хүлээмээргүй санагдаад гадаад руу явж амьдралаа гингүүт ингээд тэр хүний хамгийн муу хүн шиг тараад чинь тий. Гэтэ тань муу санагдсан ч гэсэн та тэр хүний аав байх эсхийг нь хизэж шийдэхгүй. Тий. Хүүхдүүдийн аавын хэсэг гэдэг бол тэр аавын үр хэсэг. Та тэнд гуйж ороод нэмэргүй, хүүхдүүдийн зургийг явуулаад нэмэргүй тий. Чамтай адилхан гэд нэмэргүй, эсвэл чамайг санаж уйлж ийн гэд нэмэргүй тий. Эсвэл чам дахиж ийм хүүхд олдохгүй. Тэр хүний өөрөө сонголт хийлгэж. Та ээж байх үргээл гүйцэтгээрэй. Тэгээд тэр хүн мэдээж эхлээд хайр сэтгэлийн холбоонд нийцэн магадгүй одоо шинэ одоо хуучин нөхрийгөө өөр хүнтэй үргэж байгаа салангууд ингээ бараг байж болохгүй юм шиг. Тэгтэл тэр хүн бахаад л ингээл нөгөө амьдрал үзээд л хүмүүстэй найзалж уулзаал үзээл явж байгаа. Тэгэхээр тэр хүн бас маш олон алдаа гарах боломжтой. Гэтэ аав байсаар л байгаа тийм. Аав байсаар л байгаа. Тэгмүүд хүүхдийн аав гэдэг нүдээ үлдээгээд бусад хүмүүний бүгдийг хасаад хүүхдийн аав бич ямар сонин шийдвэр гаргах юм бэ гэдэг ингээд хүүхдийн аав гэхээсээ тэр чинь зөвөр л бас нэг тэдэн настай тэр аавхтай тэр Монгол ус иргэн л. Тэгээ тэр үүднээс нь хараад орхиж байгаа. Тэгээ та хүүхдүүдтэй нэг юм аавыг нь одоо дүр эсгүүлэх гээд хэрэггүй. Та наавч амар мундаг хүмүүс амар бид нар нөгөө салангуудаа аавынхын талаар хамгийн сайн юмнуудыг нь яриад бүр ингээл аав гэх үлгэр домг шиг яриад тий. Нөө бид нэр өөрсдөө алдаа дутагдaltaй адилхан тэр аав замбраагүй бол хүүхдүүдэд замбраагүрээ хүртэгдэнэ. Худалж бол худалчаараа хүртэгдэх ёстой. Тий. Тэгээд тэрийг мэдрээд нүрээ тулаад хутлаа авчлахгүй мэн. Ингээ аав бас өөр өсөж байгаа шүү. Тэгэхээр дундуур нь ороод ингээл аав нь өөрөө уулсна гэсэн өдрөө байхгүй болцсон байхтал тий. Аав сайн ингээд ажилтаа гэж бичсэн шүү. Битээ ингээ юмний хөхт мөгдөг. Ингээ бид нар дундуур нь дандаа ордог. Тэгээ тэр хүмүүс яг үнэн нүүр төрхөөрөө аав хүүхд хоёрын ээнэгшилт нь яг л 100% чин шударгаар байх ёстой. Тэгээ тэр дундуур нь бид нэр орж жигэрвч мэрвчийгээл төлөвлөгөөтэй уулзуулаад эсвэл ингээл өөртөө болцсон гоё уулзж яхад нь дундуур нь орж ирж та өгөлж мөглөөл чипс ипүүлээ мэдрэлтэйгээл айгүй олон юм яриа л тий. Тэгэхээр тэр аав ээжийг өндөр нам царай зүс одоо алдаа дутагдал давуу тал бүх юмтай л ингээд хүлээж авч байгаа үстэй. Тэр шиг аав ч гэсэн жоохон замбраагүй ч юм уу, жоохон шокч ч юм уу тий, жоохон одоо хариуцлагагүй ч юм уу, хайнх ч юм уу. Энэ байдлуудтайгаа нийлээд л тэр хүүхдийн хувьд аав нь шүү дээ. Тийм. Тэр орон зайг нэг үлдээх хэрэгтэй. Энэ бас яг аавуудад бас буцаад ээжтэй гэдгээр бас эргээд яг адилхан нөхцөл нь бол яг адилхан буух бах тийм ээ. Тэр ээж яасан ч байсан, ийсэн ч байсан хүүхдүүдийн ээж гэдгээр нь чи хар гэд аавд бас яг ижлэн хийлэгдэх бах тийм. Яг зөв тийм. Зөв. За маш олон гоё зүйлийн тухай ярилцлаа. Тэгээд манай үзэж байгаа хүмүүст бас хэрэгтэй байсан байх гэж бодож байна. Тэгээд бид юу үнэн гэхээр өнөөдрийн энд ярьсан бид дөрөв яриа маш үнэн байлаа. Тэгээд ямар ч дүр эсгэх гэж одоо бид дөрөв хинэн хичээсэнгүү маш өөрсдийнхоороо байлаа. Тэгээд зарим хүмүүс чинь нэг тийм ярьж байгаа юмд нь анхаарахгүй тэглээ инглээ тэрийг юм ажиллаа энийг орлоо гэдэг. Ярьж байгаа юмд нь анхаараарэ гэд сая үсээ арай л их оролцчихв гэж би бодож. Тэгээд бодохтой ойр дорогоогүй энэ хүзүү захтнуулаад байна гэдэг байхгүй. За тэгээд өнөөдөр бид нартай хамт байж маш одоо энэ эмзэг нарийн хэрнээ бас тэр бүр яриад байдаггүй зүйлсээ Сөүл лабд ирж итгэж ярьсан та нартай маш их баярлалаа соёлоо. Оюудаа маш их баярлалаа. Мөн бидний яриаг үнэхээр үр дүнтэй, үнэхээр хэрэгтэй, маш чухал болгож өгсөн сэтгэл зүйч Маргалгуудаа бас маш их баярлалаа. Тэгээд бидний анхны Сөүл лабын дугаарыг бас алдаа дутагдал оноо бүх зүйлтэй хүлээн зөвшөөрч үзсэн үзэгчдтэй бас маш их баярлалаа. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд манай нэвтрүүлгийн одоо ерөнхий ивент тэгчээр дэлхийн хамгийн нэмгийн жив Baby Lab ажиллаж байгаа. За мөн охид эмэгтэйчүүдийн найдвартай хамгаалагч Oxy бас ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. Тэгээ өнөөдрийн ярилцлага Whisper-с та бүхэндээ хүрлээ. Твин Tower-ын 15 давхурт байдаг маш тухтай амттай холтой газар. За ингээ манай ивент тэгчдийнхаа бэлгийг оролцогчдод бас өгье. За энэ Baby Lab-ын бэлэг. Нэх маматай энэ өөрт чинь магадгүй дараагийн болох үйл явдлыг зөв. За би отгооч. Юу.
санагдаж байна ер нь. Нэг ойрхон байна. Энэ Манифест хийчихвэл тэгээд хурдан байх. Нэг энэ ганган тартай бэлэг, Oxy-гийн бэлэг. За маш гоё хашил өгөхгүй, бид тухтай ариун цэврийн хэрэглэлүүд. Ваа баярлалаа. Эмэгтэй хүн болгоны сар болгоны давж туулах хэрэгтэй. Тэр даваа гэдэг нь шүү дээ. яа энэ давааг одоо зүдрэх зүйлгүй одоо болгож өгч байгаа шүү гэд тэ. Нэлээ хэдэн сар зүтгэхэргүй л Одоо юу 100 гэхэд тэр 100 гэхэд л гэдэг шиг те. За ингээ маш их баярлалаа. Дахин баярлалаа. Ингээ өнөөдрийн манай Soul Lab-ийн хамгийн анхны будганд хангасан цоо шинхэн дугаартай хамт байсан үзэгчдэд баярлалаа. Төгсгөлд нь хэлэхэд Soul Lab таныг хийцээж ганцаардуулахгүй. Баяртай. Soul Lab